За сайн байцгаана уу? To Site Talk podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай энэхүү дугаар тул голын дэрэгдэх уулз бар 2 дээрээс эхэлж байна. За тэгээ манай энэхүү дугаарт SJF багийн тамирчин Мөнх Төвшин ах маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд мөн Хэсэг үлгүүд багийн тамирчин Биндрия маань хүрэлцэн ирсэн байна. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртоо баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. Аха. За нөгөө нэг манай концепц болохоор хоёр үе хоорондын ялгааг одоо нөгөө нийгэм нэршил гараад ирснээс хойш амар нэг юм хүлээж авах нь илүү болоо. За би жинзэл хэмжээ юм байх хэвээр. За би миллениал хэмжээ юм байх хэвээр гэсэн нэг юм буруу ойлголтууд араасаа үүсээд ирсэн. За тэгээ манай засах зорилго нь болохоор зүгээр үе хоорондын ялгаа гэхээсээ илүү насны ялгаа гэдэг зүйлийг харуулахын төлөө энэхүү подкаст маань төсөл болгон хэрэгжиж байгаа. За тэгээд асуултандаа орцгоё. За асуултандаа орохоос өмнө та хоёр маань ойрын өдрүүдэд юу хийж унжив? Одоо ер нь наадам болоод дуусчлаа. Сайхан наадсан уу? Оо сайхан. Хөдөөгаадаа яваал. Тэгээд дундуур нь бэлтгэлээ хийгээл. Тэгэл одоо удахгүй бэлтгэл их шиг бэлтгэл эхлэх гээл байж байна да. За ерөөхдөө наадам болоод өнгөрлөө. Бас энэ жилийн хувьд бас онцгой гоё зам болж ах шиг байна. Тэгээ бүх юм жигдэрсэн. Тэгэл ерөнхий жоохон амралтын байдалтай өөрийнхөө чиглэлийнхээ ажлуудыг хийгээл ер нь сагчдын эд амардаг үеийн таарч ах шиг байна одоо яг тий. Наадам гэснээс сая энэ 6 сарын ихэнх сүүлд ямар амар хүүтэн байваа 100 болохоор байна уу болохооргүй байна уу гэдэг бодолд хүртэл хүргэлээ штэ тий. Нилийн цасмаас орлоо. Нэлээ гүнзгий болоод ах шиг шүү дээ. Одоо тэгээ цаг уурын өөрчлөлт гээл одоо энийг бас одоо бидний мэдхгүй ч юм уу судалдаггүй сонирхдаггүй талын юмнууд зөндөө болж байгаа хэрэг. Тэрнээсээ болоод 6 сар цаас орж ах шишээ ч юм уу те. Тиймэрхүү байдлууд үүсэж ах шиг байна. Энийг дан ганц яг нөгөө нэг юм шинжлэх ухаанч бас зүгээр судалгааны биш гэдгээр тайлбарлавал та 6 сард яагаад цас оров энэ талаар? Үнэхээр би одоо 37 жил амьдрахтаа 6 сар цаас орж байгааг баг үзээгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо мэдгүй одоо Би нэг Би бас 22 жил 6 сар цаас орохыг сая л үзэх шиг боллоо л гэж. одоо нөгөө нэг 81-ээс 96 он хүртэл миллениал гэж нэрлэе. Тэгээд тэрнээс хойшхыг жинзи. Тэгээд жинзигийн үе болохоор 13 оноор дуусаа жин альфа руу орж эхэлж байгаа юм байна. Тэгээд яг энэ үе хоорондын ялгаатай байдлын талаар манай формат болохоор нөгөө нэг хоёр өөр үеийн хүмүүсийг суулгаж яриулж байгаатай их онцлог. Тэгэхээр би нэг хувьд бол одоо жинзи үеийн төлөөлөл болоод спортын салбарын төлөөлөл болоод Мөнх Төвшин ахын хувьд болохоор миллениал үеийн төлөөлөл болоод сууж байна. Манай нэг 7 сарын ихэр цацагдсан дугаар дээр шарваа ах орсон. Тэгээ бит хоёр ч өөрсдөө шарваа ахаасаа жоохон зүрхшээгээд нэг хэм ярьж чадсангүй. Тэгээд одоо та хоёр дээр л яг спортын салбарын талаарх зүйлсийг яг нэгэнгүүл яриулъя гэж бодлоо. За надад ирсэн эхний асуулт нь болохоор Мош ахын үед одоо сая өнгөрсөн жилийн драфтыг энэ жилийн драфтыг харахад эхний хэдэн сонголтууд бүгдээрээ 10 жилийн хүүхдүүдийг их сонгосон. Энэ ингээд нэг талаараа буруу штэ гэсэн шуум ингээд хүмүүсийн хоорондын хилцүүлэг явсан штэ. Тэр тал дээр та юу гэж бодож байна? Би нэг үед бас үгүй ингэж орж ирсэн нь гоёо гэж харж гин үү? Та хоёрын тэр тал дээр юу гэж харж байна? яг би болохоор одоо эхний ээлжинд зүгээр хэдүүлээ яг энийг нэг юм тодорхойлт гаргуул гэж миний бодлоор бодож байна. Миллениал гэдгийг яг тодорхойлтыг яг даг одоо чинь зөвхөн одоо бол бидний яг нэг оноор тодорхойлох гэдэг шүү дээ. Тэр нь нөгөө нэг өсөж торинсон нийгэм байх юм уу? Тийм өсөж торинсон нийгмээс шалтгаалаад үзэл бодлын нь гаргаж ирэх гэдэг аахгүй хувь хүний үзэл бод. Миний санаа нь болохоор тэгэхээр яг тодорхойлбол жинзэн бла одоо мэдгүй юу гэж нэрлэдэг лээ. Тэгээ талханд очилдог байсан үеэс өөр ч юм уу тэр үед одоо нийгэм ийм байсан ч гэдэг юм уу те. Ингэж яг нэг өгүүлбэрт ороод ингээд сайн яг та хэдийн тодорхойлсон хамгийн сайн жишээ байгаа юу? Байгаа. Тэр нь би нэг мэдээд авчиж. Жинзийн өөрөө шинэ техник технологитой хамт гарч ирсэн үе. Бидний үед болохоор олон зүйлийн сонголт нь бий болсон байсан. Альва зүйл нэг сонголттой, ихтэй хоёр сонголттой байгаагүй. Маш олон сонголттой байсан. Олон боломжууд нь нэмэгдэж гарч ирсэн. Нийгэм өөрчлөгдөхийн цаг хүрээнд угаасаа хүүхдүүдийн үзэл бодол ч гэсэн өөрөөр тодорхойлогдож байгаа байхгүй юу?
Танай яг миллениал үеийн хүмүүс болохоор нөгөө нэг Хоёр сонголттой байсан гэдэг. Бараг нэг юм уу хоёр сонголттой байсан. Жохон зориггүй байсан. Боломжууд нь угаасаа бага байсан. Дэмжлэг гэх зүйл ер нь хомс байсан. Гэхдээ тодорхойлж байгаа юм. Энэ нь болохоор яг одоо бүх хүмүүс тодорхойлсон тодорхойлт гэдэг. Тийм. Одоо миний харуулахаар эсэргээр яг одоо бидрийг жоохон байхад илүү боломж байсан болов уу гэж би бодод байгаа байхгүй. Одоо магадгүй бизнес хийхэд ч юм уу. Бүх юм нээлттэй, чөлөөтэй, бүх юм шинэтэй. Тэгэн гут нэг юм бариад авахд юу ч байсан хамаагүй те мэдгүй 5 key гэж тэгэхэд чинь өрсөлдөгч баг байдаг те шууд энийг бизнес болгоод явахад ингээд нээлттэй ч юм уу. Тэ өөрийгөө мэдээлэл хомс байсан гэдэг. Тэ магадгүй нэгдүгээр тийм хоёрдугаарт одоо тухайд зах зээл нь ийм жоохон хаалттай ч юм уу. Харин эсрэгээр илүү нээлттэй бүх боломж байгаад ч гэдэг юм уу. Би яг зүгээр тэгж боддоо яагаад вэ гэхээр одоо нэг том бизнесмэнүүд байгаа шүү дээ. Тэд нар бол бүгдээрээ намайг жоохон багтал бизнес эхлүүлж исэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ тэр үед бол бараг л юу ч барьж авсан тэр нь амжилттай болчдөг. Тэгэнгүүт одоо мэдхгүй би одоо яг залуучуудыг бизнес хийж байгаа ч юм уу тэр талаас сайн мэдэхгүй л байна л да. Тийм илүү боломжууд байдаг гэж яг дэлхийн зах зээл дээр бол байдаг л байх л да. Монголд одоо хэр хөмөгдсөн байдгийг ингээд ярих юм бол бас нэг арай өөр сэдв болчихсон болов уу гэж би хувьдаа ер нь бодоод байгаа. Тийм. Тэгэхээр юу гэж тодорхойлох юм бэ те? Тодорхойлтыг би одоо яг сайн хэлж мэдэхгүй. Яг би нөгөө янз бүрээр л тодорхойлж л байгаа. Гэхдээ тэр нь аль нь зөв аль нь буруу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байгаа учраас асууж байгаа шүү гэсэн тий. Бинди юу гэж бодож байна? Чи одоо бизнес хийвэл ямар бизнес хийх юм? Бизнес энтрих. Зүгээр энэ сая миллениал тэр юу генз хоёрын зүгээр тухайн энэ нийгэм нь ямар байсан одоо энэ нийгэмтэй ямар харьцуулах гал байна гэж ойлгоод байна. За ямар ч гэсэн нэг тиймэрхүү юм байна. За драфтын хувьд болохоор яг одоо би чинь дахиад ингээд ярихаар чинь яг бидэртэй адилхан байхгүй. Би чинь 17 тод лигт орж исэн. Санчил битээр бэлгүүн 16 татаа орж исэн. Манай үед бэм нар ингээд залуу байсан 16 татаа лигт орж исэн. Ялгаан драфт л байгаагүй. Тийм. Гэхдээ тухайн үед нь яг та тэр багт ороод ингээд яг ямархуу ингээд үе шат амжилтыг ингээд туулж ингээд одоо ингээд тэр багт өөрийгөө ингэж баталсан. Тэр батлахад хэр их хүч хөдөлмөр юу яг зарцуулж ингэж юу золиослж та ингэж өөрийгөө ингэж харуулсан бэ? Өнөөгийн байр сууриндаа хүрсэн бэ гэдэг талаасаа. Одоо сүүлд сонсох нь болохоор энэ сая драфтаар орсон хүмүүс нь болохоор би одоо шууд ингэж ороод энэ багт шууд ингэж гараанд нь бараг гараал ингэж тоглоно гэсэн юм ингээд тэр хүмүүс ингэ хоорондоо ярилцаад байгаа ярилцсаныг би ингэ сонсон бохгүй. Тиймэрхүү шуум юмнууд яваад лээ гэд тэгэхээр ингэ би гайхаад тэр чинь бас ингээд дээдлигт бас ингээд орж ийн гэдэг нь заах гэх тэр хүн бас тодорхой хэмжээнд юм хийсэн байна. Гэхдээ яг дээдлигийн талбай дээр гараад тэр багийн итгэлийг олоод тэр бусад хүмүүсээс ингэж илүү гарахын тулд бас айгүй их юм хийндээ. Тэрнээс биш энэ хүүхдүүд арай дэндүү хөнгөн бодоод байна. Яг уу залуу насны гоё юм юугаараа гоё юм бодож байгаа бох. Гэхдээ яг бодит байдалтай тулаад ингээд шамтрах хүүхдүүд бас нэлээд олон байх үедээ гэж бодоод тэгээ танаас асууж байгаа. Нэлээд олон л байдаг шүү дээ. Уусаа хаач байдаг шүү дээ. Одоо MBA ч байдаг те багада high school-ээс өгөөл тэгэл оронгуудаа failдэл унсан амар өндрүүлэлттэй байж гал ингэсэн ч гэдэг юм уу. Зүгээр яг одоо яг энэ цаг үед минийхаар бидэртийн үетэй харьцуулах юм бол арай өрсөлдөөн нь их болсон. Маш олон залуучууд өөрийгөө би сайн гэж бодож байгаа гэсэн надаас илүү сайн бэлтгэл хийж байгаа ч юм уу. Надаас илүү потенциалтай, надаас илүү хүүхдүүд зөндөө байгаа гэдгийг сайн мэдгүй байж магадгүй. Бидний үед болохоор чинь хамгийн яг одоо 10 жилээсээ гэх юм бол хамгийн том жишээ нь болохоор манай үед байсан бэм нарын гэж залуу байсан. Тэгээ бэм наран болохоор 16-тад 17-тад лигт ороод лигийн аврагын тоглолтод гарантаараа тоглож исэн ч гэдэг юм уу те. Тэгээ үлэр тэгэхээр чинь аврагын тоглолтод гарант гарна гэдэг чинь улиралжингаа тоглосон л гэсэн үг те. Тэгээд яг тэр үед арай тэгээд санчир 18-тай болоо 19-тай бас элдв тоглогч болж исэн ч гэдэг юм уу. Лигийн онооны лидер болж исэн ч гэдэг юм уу. Ингээд иймэрхүү жишээнүүд ер нь зөвхөн манай үед арай их байсан. Тэгээд энэ нь болохоор нөгөө арай өрсөлдөөн, арай харьцангуй баг байсан баг. Одоо бол спешиал ганц нэг хүүхдүүд боломжтой болов гэж бодож байна. Одоо яг миний одоо ингээд яг харж байгаагаар болохоор чинь яг 10 жилээ дөнгөж төгсөөд лигт амжилттай тоглосон гэх юм бол 2015 оноос хойш одоо ганц азаал баг шиг байна шүү дээ. Тэ азаа яг 10 жилээ төгсөө шууд тоглосон.
Бендрия төшиг эдрээ Барса эдрээчийн хувьд бол оюутан тоглолцсон ингээд зөндөө цаг хугацааг үзэх цаг хугацаагаа үзсэн ч үгүй юм уу те. Тэгээд эхний жил чинь бол одоо яг одоо манай хөлгүүд би өнгөрсөн 2 жил хөлгүүд байсан. Хөлгүүдэд байхад эхний жил бол яг азаал ганцхан ер нь минутаа тоглодог байсан. Бусд нь болохоор ер нь дандаа яг суралцах процесстэй ингээд явдаг байсан. Тэгээд 2 дахь жилээс нь илүү сайн ажраад за ингэх хэрэгтэй юм байна. Бас ингээд нүүр тулах юмтайгаа нүүр тулаад илүү болдог л гэж бодож байна. Угаасаа яг тэгээ спорт чинь нөгөө байгалийн өгөгдөлтэй тийм байгаа штэ одоо жишээ нь LeBron James ч гэдэг юм уу те ингээд тэр чинь нөгөө одоо Шарваач гэдэг юм уу Шарваах одоо тухайд нэг 2 сая хүрэх үгүй юу хүн дунд ганцхан шиг шарвж амц 2 м 12-тай тийм хүн байдаг ч гэдэг юм уу те энэ чинь бол ингээд нэг юм одоо манай үед гэх юм бол ингээд байглаас өгөгдөлтэй үнэхээр сайн гэх юм бол бэлгүүн санчирч гэдэг юм уу ингээд юм спешиал юм яг тэр спортод таарсан тохирсон тийм өгөгдөлтэй хүмүүс байдаг ингээд үе үед байдаг те. Тэгээд бусд нь бол тэдэртэй ингээд одоо чинь санчир битээр нэг баг байдаг 10 жилдээ нэг оюутанд нэг баг байдаг байсан гэж бодоход битээр цуг ингээд жим хийдэг те. Тэгэнгუთ санчир миний ингээд цуг яг адилхан дасгал хийж гингууд илүү хурдан ахтагч гэдэг юм уу те. Ингээд эн чинь бол ингээд генетикээс шалтгаалаад ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд байдаг. Тэм учраас бас яг үе үедээ нэг юм өгөгдөлтэй тамирчид бол байдаг. Тэгэхээр одоо магадгүй бас нэг юм үе солигдоод тэр нэг 50 тамирчин байлаа гэж хоёр нь гарч ирдэг ч юм уу. Магадгүй тэр хүүхдүүд нь сагсан хүүхдүүд багууд маань зөв харж ивэл магадгүй тэр одоо саяны орж ирж байгаа хүүхдэн тэд нар мөн ч юм уу. Мэдгүй магадгүй өөр хүүхд гарч ирэх ч юм уу. Тэрийг бол яг сайн хэлж мэдгүй. Ер нь бол нэг юм нөгөө нэг үйлзэл ингээл явж идэг те чинь тэгэл гадаадтай харьцуулангууд нэг 2003 оны драфт те тэр драфт 8 байдаг ч гэдэг юм уу те тэгэнгуутаа дараагийн драфтууд нэлээ ингэж явж байгаа тэгэл дахиад ингээл спешиал супер гараад гарч ирдэг ч юм угаасаа тэгэл спорт нэг тийм нэг үе гэж бас байдаг болов гэж шүдэ боддог шүү дээ драфттэй сая одоо яг би зүгээр харснаар тэр 2 хүүхдэл байх шүү дээ танад ордог тий тэр 2 хүүхдэл арай гайгүй те бусд нь бол одоо бас л эхний жилээ бас нэлээд сэлгээнд л суух байх л гэж харагдсан. Гэтэ ер нь бол бас яг бодсон зүгээр NBA шиг зүгээр эхний жилээ заавал нэг оюутандаа үзчих ёстой юм болов уу гэж бодсон. Тэгэхгүй одоо тэр хүүхдүүд чи одоо хэдэн хүүхэд нэрээ өгсөн бэ? Бараг 80 хүүхэд нэрээ өгсөн те. 100-аад хүүхэд нэрээ өгсөн гэдэг. Тэд нар одоо тэгээд сонгогдоогүй нь тэгээд дээдлийг тоглож чадахгүй, дээд зөвхөн тэр эмлиг тоглоно гэдэг. Тэгээд өөр бусад ямар ч лиг тоглож болохгүй сонирхчдын төвшний ямар ч лиг тоглож болохгүй болчгаараас жоохон хэцүү л санагдаад байгаа. Тэгээд тэр хүүхдүүд ч бас тэгсэн өөрсдөөс жоохон өндөр төлөөд байна. Харин тий өндөр үнэлэхийн чааш өөртөө ихтэй байгаа нь зүгээр л дээ. Тэгээд юу гэх юм бэ? Ороод ирэхэд Бендри аах нь хүлээж байгаа шүү гэж тий. Тэгээд бас дээдлийг бас арай өөр төвшнийх л би бас анхаарч байсан. Харин тий шал өөр тэр оюутнаас бүр шал өөр. Гэтэ оюутанд байхдаа ядч нэг өөртөө жоох итгэл мэтгэлтэй болоод бас нэг өөрөө тоглоод үзсэн. Оюутандаас тоглоод үзсэн зүгээр л санагдсан. Тэр хүүхдүүд одоо тэгээд ямар ч тийм ажилтгүй болох гэж байгаа юм шиг тий. Тийм зөвхөн эмлэгтэл тоглоно гэж санагдаж байна. Тэгвэл Мошохын хувьд болохоор юу? Таны үед ингээд одоо хамгийн анх та тийм жоох хүүхд ингээд дээдлэгт ингээд шууд орж ирэхэд танд хүндрэлтэй төссөн юмнууд нь юу вэ? Одоо дээр тухайн үеийн одоо багийн ахнараас ямар зүрийн дарамт тиймэрхүү юм баг зэргийн үед ч гэсэн ирдэг байсан уу? Тэрийг та өөрөө сэтгэл зүйн хувьд тэрийг яг яаж даван туулдаг гэсэн юм? Яг угаасаа зөв яг би бусад сургуулиудыг ч юм уу багуудыг сайн мэдэхгүй байна. Тэгээд миний бодлогоор худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байсан. Тэгээд багш маань Цэвэр бол гэдэг багш байсан. Багш маань ер нь айгүй тийм анх ингээд авсан хүүхдүүдээ яг зөв чиглүүлж ингээд спорт юм байдаг гэдэг юм суулгаж мэдээж ирэм дараал байдаг ч гэдэг юм уу те. Гэхдээ эн чинь ингэж явдаг ингээд зарчмын хувьд хүмүүжлийн хувьд айгүй сайн хийж өгдөг байсан бах гэж би хувьдаа боддог. Тэгээд нэг тийм одоо бидний яг манай дээдлийнхэн болохоор бид надаас нэг их хол байгаагүй. 3-4 насны зөрүүтэй байдаг байсан учраас нэг тийм амар бүлли ч юм уу нэг гадуурхах ч юм уу тийм юм бол огт байдаг үлээсэн. Тэгээд шууд ер нь манай үед бол нэлээд сайн эрэм дараатай байдаг. Нэгийг аягүй сайн хүндэлдэг. Диктатур өндөр. Диктатур нь биш зүр нөө
Би угаасаа өөрөө ухамсараараа ингээд хүндэлдэг. Одоо саксны ямар нэгэн сакс ингээд өмнө хальт ингээд харж исэн хүн байсан ч бидрийг ингээд багаас тийм л хүн байх юм бол очиод мэдлж явах хэрэгтэй сайн байна. Танихгүй байсан ч хамаагүй, тэ нэрийг мэдэхгүй байсан ч хамаагүй ингээд мэдлж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм юмыг суулгацсан болохоор бидэрт нэг тийм хоорондоо нэг ингээд нэгнийгээ бүлэдэл дарамтлал ч юм уу ийм согт байгаагүй. Тэгээд харин эсрэгээрээ бид нар ингээд одоо янз энэ тэндээс нийлсэн хүүхдүүд нийлээл бүгдээрээ айгүй гоё нэг баг нэг гэр бүл шиг ингээл болоод ингээл ер нь явцдаг л байсан шүү дээ. Одоо харин эсрэгээрээ яг нэг жоохон арай өөр л болсон юм шиг санагдсан. Надад зүгээр би яг ингээл би өөрөө оюутны баг дээр дасгалжуулагч гэдэг байсан. Тэгээд бид тэгээд бас оюутнуудаа зөндөө хэлдэг лсэн та нар ингээд тодорхой хэмжээнд нэг ингээд саксны одоо спортын төвөрдөн ч байд юм уу юу жарнаж гэсэн юм нэг ингээд бай энэ саксны хүн байна да гэдэг ойлголт авсан л бол очиод мэдлж явах хэвээр заавал сайн байна уу та гэж мэдлэхэр чинь тийм унаад ах юм байхгүй заавал нэгнийгээ ингээд хүндэлж явах хэвээр тэрэн дээр нэг дээрлэхүүлээ дарамтлуулаад байгаа гэдэг ойлголтоос шал эсрэгээрээ л бол нэг спортын соёл нь угаасаа нэг юм байх хэвээр юм л гэж боддог шүү дээ. Эсрэгээр одоо хүүхдүүд болохоор нэг тийм танихгүй болвол очихгүй ч гэдэг юм уу. Заавал тэ таньдаг хүн дээр очих. Эсвэл очиод төрүүлээ гараа өрчих юм бол нэг тийм ч юм уу те. гэж бодогдоод тэгэл ингээд гудамжинд зөрөөд явхад бол бид нар өөдөөс нь сайн байна ахаа гэдэг энийгээд одоо ч гэсэн стил дээдлүү яах нар махнаар ингээл танихгүй байсан ч очиод ингээд ингэдэг ч юм. Одоо чин дүүнер чин шууд чигээрээ хараад хараагүй штэ гэдэг дараагаар хэлчих гээл те. Тэр нөхөр болцсон л юм шиг санагдсан штэ. Тэр нь бас одоо юу нас болт юм бэ сайн хэлж мэдэхгүй биндрий ял мэдчихэж байгаа. Үгүй би зүгээр тэр нөө одоо сая хэлдэгчид тэр гар мар барьчаад төрүүлээд очиод мэдлэхээр нэг жоохон өөрөөсөө нэг жоохон яа энэ гэж бодох гээд байдаг юм уу л гэж бодоод байгаа шүү. Мэдгүй манай үеийнхэн тийм болцсон юм болоо. Маш сонирхолтой тий. Харин Тэгээд тасгалжуулагчийн хувьд бас шарвах хэлхтэй ингэжлээ л дээ. Зодуулдаг байсан ийм урт мод зодоор зодуулж модуулаад гэх тиймэрхүү юм ярихад бас их сонирхолтой санагдсан. Та хоёрын үе дээр тиймэрхүү юм нь хэвээ одоо хүртэл үргэлжилж байна уу? Эсвэл муш ахын үед ч гэсэн тийм юм байсан уу? Ерөөсөө яг спорт хоёр арга зам л байгаа байхгүй юу? Монгол биш зүгээр дэлхий дээр л ах гэж би бодож байна. Нэг нь бол ингээд айгуу сайн ярьж ойлгох. Одоо чинь би түрүү ярьсан маань цэвэр багш маань бол ингээд хүний толгойд юм хийдэг. Тэрийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ингээд чи яавал сайн тоглох вэ гэдгээ олох хэрэгтэй. Тэгэхээр угаасаа л нэг л зам байгаа. Маш сайн бэлтгэл хийж сайн тоглоно. Одоо биндрийн битээр ингээд нэг баг байлаа гэхэд биндрийн 10 гүйжүүл би нэг 12 ч юм уу магадгүй 15 ч юм уу гүйжиж сайн тоглох хэрэгтэй. Биндрийн 100 шидвэл би 200 шидэж сайн тоглох хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ойлгуулах нэг зам. Маш сайн чи ингээд ийм учиртай спортчин ийм маш их цаг зарцуулах юм. Тэгээ чи ингээд маш их цаг зарцуулах биш. Энэ нөгөө өөрөө ойлгохгүй. Гол нь би заавал ингэж хичээж сайн тань тоглох юм байна. Илүү бэлтгэл хийж би ингээд энэ хүний илүү байх юм байна гэдгээ ойлгох нь айгүй чухал. Тэгэн гот нөгөөх нь болохоор чи заавал 200 шидэх хэрэгтэй. Чи заавал 20 гүйх хэрэгтэй. Заавал тийм байхгүй. Чи гүйж чадахгүй цаг тавиад энэ цагт амжихгүй бол би чамайг нэг зохион, хоёр дахь амжихгүй бол хоёр зохион ч гэдэг юм уу. Яг хөө ийм ялгаанууд нь ингээд надад яагаад тэр тухайд харагдсан бэ гэхлээр угаасаа манай багш ингэж яг ярьдаг байсан. Чи сайн тоглоё гэж байгаа бол чи өөрөө л ойлгоо. Өөрөө л хичээж, өөрөө л энийг чи олж авах хэрэгтэй. Илүү өгүүлмөрлөх хэрэгтэй. Энийг чи үнэн сэтгэлээсээ ойлгочих юм бол чи угаасаа ингэж чадна. Нөгөөх нь болохоор тухайд байсан Солонгос багш чигшөөгийн насааж пак багш байсан. Пак багш болохоор энэ цагт амжихгүй бол зодно ч гэдэг юм уу, шийтгэн ч гэдэг юм уу, тий. Заавал. Яг хөө тэр нэг талаараа заавал бүгдийг нь сайжруулах, жигд сайжруулах гэдэг. Багшийг болохоор ойлгоогүй нь угаасаа жоохон ингээд угаасаа л ингээд хоцорчж байгаа юм чинь тий ойлгохгүй бол нэг ер нь бол нэг иймэрхүү тэр нэг нөгөө Солонгосод ч гэсэн бидрийг жоохон бахад ч гэсэн одоо манай бэлгүүн Солонгост ингээд бэлгүүн байсан, одоо Азаа байсан, Цэнгүү баяр, Цэрэнбаатар ч юм уу эдгээр бүгдээ Солонгост тухайд байсан. Тэгээд юу гэж ярьдаг байсан бэ гэхээр ерөөсөө л шийтгдэг заавал одоо зоддог ч гэдэг юм уу. Одоо нэг бид нар нөгөө Солонгосын өндөр гардаг шүү дээ. Толгоон дээрээ зогсоож байгаа бейсболын модоор бүхсрүүн зогтдог тий. Тэр бол яг ингээд боддоор ингээд тухайд ямар байсан бэ гэхээр Солонгосын сакс нөгөө хагас зэрэгжилттэй байсан. Илүү диктатуртай, тийм илүү хатуу яг бүгдээ ингэж ёсч мосч одоо бид нар бинтэ бактери хүргий гэдэг шиг гэдгийг болохоор солонгосчууд яг зэрэг шиг ингээд бүгдээ адилхан юм хэлээд ингэж ёсч мосолдог байсан ийм үе байхгүй юу. Тэгээд ер нь дэлхийн хаанч нэг тиймэрхүү
юм бол байдаг. Тэгээд тэр нь хоёр арга замтай л байдаг. Угаасаа 3 дахь арга зам хайгаад олъё ч гэсэн тэр хоёрыг хослуулахад одоо мэдгүй нэлээ мэрэгжлийн тийм л болох байх. Шахан дээрээс нь ойлгуулна ч гэдэг юм уу те. Угаасаа нэг ийм хоёр арга зам байдаг болвол гэж би боддог шүү дээ. Бусдаар бол тэр зодох нь бол магадгүй хэвэн л байх гэж би удаа бодож байна. Ойлгохгүй бол махантан шиг тий. Яс маханд нь мэдрүүлгээд те. Бендриагийн Би зодолж үзээгүй. Гэтэ яг эдний үед байсан эдний ч гэж. Мошогийн үед байсан бол диско байсан бахаа л гэж боддоо ш тийм амар юу. Одоо ярьж байгаа тэр юм тэр пак шиг ярихаар сонсоод хайрл бүр зүрх өгöd байдیں۔ Тэр бейсбол тоомахын тэр бейсболын цөхөөрөөр зөгтөн мөгтөг хэд юу л нөө бөмбөг шидэд толгой дээр аавна гэдэг үү юу лээ. Унгаахгүй яг ингээд толгой дээр аав шээ тэгдэг юм яасан гэхээр. Тэгээд солонгос ч бейсбол юм одоор зохиод тэгэнгуут ч тэр чинь угаас ингээд хавдаг ш тэг үний бүкс ингээд амар хавдаг. Сууж чадахгүй. Тэгэнгуут хоол идэхдээ сууж чадахгүй ингээд хоол иддэг байсан ингээд манай том тэгээд ярьдаг ш тэг. Манай том ч тэгээд одоо тэгээд өдөө хүртэл ингээд ийм төвчөр хатуужилтаа ингээд форумтай айгуу сайн байгаа юм бас нэг тэнцэн суулгацсан тэгээд тэрийг өөр айгуу сайн хадгалаад авч явдаг. Тэгээ ер нь бол тэр нь бас нэг талаараа бас давуу тал болцсон. Яг одоо өөрт нь ингээ хэрэгтэй зүйл болцсон байгаа хаа л гэж би боддог. Харин яг тэр хийж байгаа юм одоо яг тэр хүн өөрөө л тэгээд яг сэтгэлээр унчихгүй бол ер нь бол өөрт нь амар хэрэг болж байгаа л гэж бодсон л да. Ер нь одоо тэгээд бэлтгэл хийхэд ч бас бүр яг яасан хийж мэддэг тийм хөл бол. Мошохоо дүнж яг сургуулаад 10 жилээ төгсөөд шууд дээдлийн талбайд гарсан гэж юм. Тэр хүртэл танд ингээд маш олон бэлтгэлийг ингэж туулж гарсан баг. Тэгээд тэр үедээ та өөрийгөө сэтгэл зүйн байдлаасаа яг хэр ингэж сэтгэл зүгээ яг яаж тийм хэрхэн хамгаалж авч явдаг байсан бэ? Тэгээд одоо тэр усан бол яаж тэрнээсээ боссон. Тэгээд бас одоогийн одоо сүүлийн үеийн одоо жинзээ гэдэг хүүхдүүдийн сэтгэл зүг та яг ямар хуу болцсон байна гэж харж байна. Би жоохон сүүлд сакс тоглож эхэлсэн юм. Тэгээд би ер нь бас жоохон төвчээр сэтгэл зүйн гайгүй. Төвчээр гайгүй жоохон муутай. Одоо хоолын гүйлтэн тухайд айгүй муу байсан тийм. Тэгээд ингээд угаасаа нөгөө хаштаг хийгээл ахаар хүн ингээд баг багаар сайжраал давхгүй байсан юм а давдаг болоод эхэлтгэл юм байл л д. Тэгээд сэтгэл зүй бол яг үнэхээр хайртай дуртай байсан болохоор тэр нэг сэтгэлээр унаат ч юм уу нөө өөрийнхөө хүсэж байгаа хайртай юм хийж байгаа учраас тэр нэг дарамт болгож юусоо хүлээж авч байгаагүй. Зүгээр яг одоо ингээд холын занд гүүнгуут ингээд шамтраад хэцүү байна да гэж тэр тухайн үедээ бодоол тэгэл гэртээ хараад амраад ч юм уу маргааш нэрэхтэй өчтөр хэцүү байсан тэгэл бодоол ирдэг ч юм уу тиймэрхүү байдалтай одоо болохоор зүгээр одоо би яг нөгөө оюутны баг дээр ажиллаж исэн учраас бас нэг гадарлаад байна л да таалагдахгүй бол болчдөг тий Ер нь ихийг ч юм. тий яг тийм нэг ингээд яг саксанд үнэхээр хайртай дуртай юм уу гэхээр бас нэг үнэхээр хайртай дуртай биш. Дургүй байсан ч яах вэ ч гэж юм боддог тий. Яг хоо зарим нэг нь бол гайгүй онцгой байх л да. Гэхдээ ингээд нийтлэг. Зүгээр л тэгвэл энэ дасгалж байгаа шүү дээ. Энэ дасгалж байгаа шүү дээ. Миний хүсэж байгааг надад хэлэхгүй шүү. Би сайхан зааланд очиод ингээд найз нартайгаа нэрээ хоёр талтай тоглоал. Тэгээл би тэмцээнд ороод тэ алт медаль аваад ингээд явмаар шүү дээ гэдэг ч юм уу тий. Ийм хүсэлтэй байдаг. Гэтэ тэр нь бол угаасаа тэгж явахгүй. Ягаад ч явах боломж байхгүй. Угаасаа л тэр чинь илүү л байж л амжилт гаргана те. Тэгэнгუთ заавал тэр хүүхдийг чинь би юу гэж бодсон бэ гэхлээр тэгвэл ягаад заавал энэ хүүхдийг би уяад байлгаад байх хэрэгтэй. Окей чи тэгвэл хичээлээ хийгээд дараагийн юмаа бод те. Эрдэм ном мөрөө тийм одоо жинхэнэ юу гэдэг одоо эмч болт юм тэр юм хөөсөн нь шүү дээ. Саксанд бол спортт бол ийм боломж байхгүй шүү дээ. Угаасаа спорт чинь тэгээд өөрөө ямар ч excuse байхгүй. Чи энд чадахгүй бол дараагийн үнэ гараад чад өчиж чадахгүй бол дахиад дараагийнх нь гарч гэдэг юм те. Чи янз бүр юм яриад их юм бол чи энэ солилцооны сандал дээр ингээд суулгацсан байж байгаа. Би ингээд суумааргүй штэ гэдэг юм бол чи энд сууж чадахгүй бол тэр үзэгчдийн суудлаас энийг үз. Тэгээд угаасаа зарчим дөрмөн нь угаасаа л ийм учраас аль ч спорт дээр угаасаа л ийм л байдаг. Ямар ч арын хаалга маалга ч юм уу одоо аав ээж найз нөхөд ах トゥ мах トゥ байхгүй штэ. Тийм учраас ер нь бол яг одооны хүүхдүүдийн хандж байгаа хандлаганд бол спорт яг ингээд зохицохдоо жоохон харшлаа. Тий, одоо жоохон зохицоход хэцүү болов гэж би бодож байна. Эсвэргээрээ яг ингээд нэг ойлгочвол одооны хүмүүс яг ойлгоод за үнэхээр би энэгээр явах хэрэгтэй юм байна. Энэ бол юм байна гэж бодчих юм бол тэрнийхээ төлөө тууштай явдаг юм шиг. Үнэхээр хайртай дуртай болоод ингээд явал.
Би бол хувьдаа тэгж л бодсон. Тэгвэл бид нар яг тэгвэл сэтгэл зүйн хувьд энэ Одоо хоёр ямар үеийг ба? харьцуулбал үгүй манай үе сэтгэл зүйн хувьд болохоор арай илүү хаа эсвэл үгүй хаа ч юм юу гэж бодож байна. Яг би бол үгүй л гэж боддیں۔ Яг тухай одоо Мошахын үед чи арай л одоо төсвөр хатуучлалтай байсан л гэж боддیں۔ Ер нь сэтгэл зүйн хувьд ч бас арай ч бас өөр гэдэг. Арай л нөө юу юм амьдрал үтцсэн гэх юм уу. Нөө багасаа амар Хар бор тэгэхээр бас арай сэтгэл зүйн хувьд ч бас би тэнхэнэ хувьд ч бас арай өөр. Тэгээ бид ч болохоо бүх юм ингээд цаас нь за бэлэн чаашаа одооноос ер нь бэлэн болж эхэлж байгаа гэж бодож чинь. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол яг хайртай дуртанд одоо ингээд яг би энийг заавал хийх ёстой. Тэгэл өглөө одоо тэгээд 6-аас босоод ирж гин. Орой тэгээд өдөр нь хичээлдээ яваа. Тэгээд орой 7-д тэгээд буцаад бэлтгэлдээ ирж байгаа юм ч байна. Тэгээд одоо яг үнэхээр л хайртай бол тэгээд одоо ер нь тэгэл үнэхээр сайжрээ тэгээд дуртай бол тэгээд нэг excuse байдгүй юм билээ дээ гэж бодож байна даа. Тэгвэл та хоёрын маань хувьд л одоогийн энэ карьерийг ингэж одоо ингэж өөр ингэсэн одоо нэг нэр хүнд юуг одоо ингэж үүсгэхийн тулд яг сагсан бөмбөгийг бас яг ингэж үнэхээр профешнл мэргэжлийн төвшөнд тоглоё гэж одоогийн бодож байгаа хүмүүсийн хувьд одоо хандаж хэлэхэд юу та хоёр маань яг юуг ямар хуу зүйлсүүдийг ингэж золиослж одоогийн энэ төвшөнд гарч ирэн шүү. Ер нь тэгээд нөгөө өмнөх дугааруудаа сонсоод байхны хичээлийн энэ цаг, бэлтгэлийн цаг гэж яхад одоо хичээлээ таслах гэдэг юм уу те. Энэ бол бүр наад захын золиос гэдэг ямыг ярьж байгаа байхгүй юу? За тэгээд цаашлаад бол нөгөө нэг бүр Genex үеийн хувьд болохоор 1 жил цалингүй ажиллаж исэн ч гинөө тийм ээ. Тэр мэр бүр айгүй сонирхолтой санагдаа. Тэгээд угаасаа мэргэжлийн тамирчин болно гэж зорилгоо тавьчихсан байгаа хүмүүс энэ бол энгийн асуудлууд шүү гэд хэлэх зөвлөгөө. Тийм. Хичээл номыг тэгээд сагсан бүх таамт ингэж хамт авч явахад үнэхээр яг ярьдаг шиг юм амархан зүйл юм уу? Яг юу золиослж одоо юм профешнл төвшин тоглох уу? Одоо яг профешнл гэх нь зөв үү би? Яг гоо Өөрийгөө. тий одоо би болохоор нөгөө нэг хослуулж авч явсан хүмүүсийн тоонд орохгүй. Яг гоо ингээд тэр хослуулж авч явсан гэдэг нь би ингэж харах гээд байгаа. Голчмолч сайтай тий яг одоо нэг тэгэнгуутаа сагсаа сайн тоглодог энэ хоёрыг ингэж ярих. Зүгээр ингээ нөгөө нэг зүгээр л хичээлдээ яваал болгоол нэг тэг хэсгийгээл төгсөөл тэгэл сагсаад тоглолцсон хүн нь би байхгүй юу. Тэгэнгүүт одоо манай үеэс чинь Баттарч гэдэг юм хүмүүсийг улаан дипломтой төгсөөд сагсаа сайн тоглоод одоо англи орс хэлтэйч гэдэг юм энэ хоёрыг хослуулсан жишээ нь. Би одоо яг одоо саяны асуусан асуултанд чинь тохирж байгаа нь би бол Биндрия гэж бодож. Биндрия болохоор бас яг нөгөө эмчээр сурдаг, шүдний эмчээр сурдаг хүүхэд шүү дээ. Тэгэнгუут чинь эн чинь болохоор угаасаа нөгөө яг бас түрүүнийхтэй адилхан юу яаж болохгүй шүү дээ. Хийдүүлж болохгүй юм гэж байна. Тэ? Заавал хийх хэрэгтэй, заавал мэддэг байж байгаа юм. Тэгэнгуут Биндрия ер нь манахаас хүлгүүдээс байдаг байхад хамгийн сайн хичээлэндээ явдаг. Ер нь байнгын л ном уншаал ингээл байж идэг. Тэгэл бэлтгэлээ тасалдгүй цагтаа ирдэг. Яг энэ хоёрыг хослуулдаг хүн нь байх гэж би боддог. Тэгээд одоо яг бол чи ингээд Монголын сакс мэрэгжлийн болж байгаа гэдэгт бол итгэлтэй ярьж болох цаг үе нэрсэн баг гэж бодож байна. Яг бидний үед бол бас яг мэрэгжлийн биш. Бид нар өглөө ажилдаа яваад 6 цагт ажиллаа тараад 7 цагаас бэлтгэлээ хийдэг ч юм уу ингэж явдаг байсан. Одоо бол бүх юм ер нь танайхан бүгд л яг 100% саксаал тоглож байгаа тийм. Оюутан бол яалч мэдээж хичээлээ хийх хэрэгтэй. Энэ чинь яг туулах хэрэгтэй зам. Ажил одоо төгссөн хүүхдүүд ч гэсэн одоо саруул эрдэнэч гэдэг юм уу, их баярч гэдэг юм уу ер нь яг л 100% саксандаа фокуслж байгаа учраас ер нь одоо Монголын сакс мэрэгжлийн болох процессынхаа нэлээд их хувийг туулсан байгаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо бас л нөгөө нэг одоо заавал үнэхээр л дуртай бол тэгэл хоёулыг нь хослуулаад явах хэрэгтэй л гэж бод. Би одоо зүгээр л өөр дээрээ ярьж зүгээр одоо 6-аас бэлтгэлд ороод тэр нэг 7:30 мөч гээд дуусна. Тэр 8:30-ийн хичээл дамжиж очин. Тэгээ Монголын юу чинь ямар л тэгээ хоцорн. Тэгээд би өмнө жил бол яг санаж би 3:40 хичээл чинь 6:40-д хардаг байхгүй юу. 7-оос бэлтгэлтэй. Би 6:30 гэж багшаас бүр чүүтэй адаж хөлөө аваад баг уран ганар гүйж исэн байхгүй юу. Тэгээ гүйж ороод за үнэхээр бүтэхгүй юм байна гэд бодож байгаа. Тэгээд нэг хальт нэг ганц хоёр хичээлийг хаяад. Гэтэ маш нөгөө нэг давуу тал нь болохоор ингээд нөгөө 100 нь ингээд дахиад судалчих болдог.
Тэгээ за одоо тэрүүгээр нь судлаа да. Тэгээд тэр зундаа бас дахиад нэг хугацаал алдж байгаа юм л да. Тэгэл за тэрүүгээр нь судлаа да гэл. Үнэхээр боломжгүй тийм цаг үе бас цагууд нь бас таарад байдаг байхгүй. Тэгэл одоо тэгээ дуртай би одоо сая 100 бас юу амар бас 3-7 хоног хичээл судалж байгаа байхгүй. Тэгэл тийм л байна да. Юудэд ялчгүй тэгээ дуртай л одоо хоёулыг нь хослуулаад явах зураагүй. Хүн чинь тэгээ дипломгүй бол тэгээ бас амьдралаас хэцүү шүү дээ. Ямар ч ажилд орох боломжгүй. Саксыг ямар насаараа тоглох биш гээл. Тэгэл заавал одоо ямар нэгэн сургууль төгсөх хэрэгтэй, аятайхан мэрэгжилтэй болох хэрэгтэй гэж бодоод явж байна да. Аргагүй юм уу? Боломжтой тэгэж чадсан шүү, болдсон шүү. Тийм. Болно шүү дээ. За тэгэхээр арга байхгүй гэхээр ч бас нэг болохгүй нэ. Тэгээд одоо тэр Залуучууд ч хэлэх гээд штэ. Болно шүү надад чинь те. Хичээл сургуулаа хоёулангийн сакстайгаа хослуулж болно. Би чадчихна. Яагаад та нар чадахгүй гэж те. Одоо их хвчлэн тэр одоо мэрэгжлийн магуудын бэлтгэл одоо ажлын бус цагаар л ордог гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр яг тэр ажлын бусаас өмнө нь болохоор одоо хичээл номд яваад амжчихл байх гэж бодож байна. Нэг найруулгын магаас ирсэн судалгаан дээр Солонгосын нэг ихтэй сургуулаас тэтгэлэг ирсэн байсан. Тэгээд тэр юу болж исэн юм? Тэр яг тэтгэлэг нь нөө авъя гэд ирсэн л дээ. Тэгээд тухайн үед чинь яага болчлоо би чинь. Яг хүлгүүдэд орж исэн жил үгүй юу? Тийм. Тэрний өмнөх жил баг. Оюутан байх жил ч юм уу. Тийм оюутанд явж исэн жил хаа. Дөнгөж 10 жилээ төгсөж ийл үү? 10 жилээр төгсөжсэн үү? Тийм 10 жилээ төгсөж исэн. Оюутанд орох үеэр ч юм байхгүй. Тэгээд тэр яг чамайг авъя гэж ярьж исэн оюутан тэр үеэр шүү дээ. Тэгээд би яг тийм урилга ирсэн. Над за гэл ерөнхийдөө болчихсон. Би нэг оюутны багт асгалжуулж байгаа биндрийг авах гээд ярьсан чинь намайг бол Солонгос явах гэж байгаа гэж аргалж ирсэн. Тэгсэн чинь харин яваагүй хүлээ. Тэгсэн чинь итүүгэнд ороод оюутны нэрийг тавьсан аахгүй. Та болохоор City би City аян гээд City Thunders гээд багийн дасгалжуулагч. Энэ нь болохоор нөгөө бид нар би ч юм уу те манай үеийнхэн ч гэдэг юм одоо мэдгүй бүх саксчид ч юм уу зүгээр би хувьдаа тэгж байна. Ер нь саксан бүгээс маш их юм авсан. Тэгэн гутаа эргээд юу хийж чадах уу? Надад ямар боломж потенциал байгаа. Тэрийг бас ингээд саксан бүг бөхтөө буцаагаад өгье гэж боддог. Тэгээд тэр утгаараа ч гэсэн би 10 жилийн хүүхдүүдтэй ажиллаж ирсэн, оюутны баг дээр ажиллаж ирсэн. Тэгээд ерөнхий тиймэрхүү. Тэр нэр золиосон цаг хугацаа юм уу тий. Одоо гэрийнхэндээ гарах цаг. Яг одоо нөгөө манай Бендриам нь юу байхгүй юу? Тэгээд ганц би ээж автайгаа амьдарч гин. Тэгэхээр ээж аав нь маш сайн дэмжиж гин. Тэгэхээр ер нь ингээд золиос гэж ярихад хэцүү бах гэж бодож байна. Ирээдүйд л юу. Тийм. Бидний хувьд болохоор нөгөө гэр бүлтэй, өр хүүхэдтэй тэгэл эцэг эхээ ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу те өр хүүхдээ харах хэрэгтэй, их нэрээ гэрэлэх хэрэгтэй, цаг зав зарцуулах хэрэгтэй гэдэг зөндөө байх хэрэгтэй. Тэгээд яг угаасаа яалтчгүй тэд нар ингээ бүгд хаягдана. Угаасаа л хаягдана. Ямар ч арга байхгүй. Одоо өдрийн 3 бэлтгэл хийгээд тэгээд оройн очиод хүүхдтэйгээ тоглоод тэгээд их нартайгаа дэйтлээд явах бол тийм боломж байхгүй. Ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэд нар бол ингээд чухал моментн дээр угаасаа бүгд хаягддаг. Тэгээд лигийн плей-оффын үеэр мууяр чинь сар агаас 2 сар байрлчин. Байрлахаар чинь тэгэл яг эхнэр л бүх юмаа ингээл зохицуулаад авч явж байгаа. Тэгэл бас яг азар яг би нөгөө манай эхнэр тамирчин учраас бас наваа арай ойлгодог тий. Тэгээд за би юм жоох хэцүү байдаг ингээд өөрөө зохицуулна гэдэг ч юм тий. Тэгээд яг тэр юмнууд гэр бүл ер нь бас айгүй их хаягддаг. Тэгэхээр нэг яг бүлээс уухгүй тий. Тэгвэл одоо хосын харилцааны талаар тэр сэдв рүү орё гэж бодож байна. Тэгээд юу Мошо ахын хувьд болохоор одоо таны хувьд яг ямархуу эмэгтэй хүн ингээд айгүй мундаг яг тэр эмэгтэй хүн яг эхнэрээ болгоно явна гэдэг таны шаардлага чинь юу байсан бэ тий. Анханасаа юу? Суугаасаа өмнө үү? Суугаасаа бүр өмнө та одоо за нэг ингээд за нэг иймэрхүү хүнтэй сундаа гэж ингээд боддог байсан уу? Тэр нэг ямар хүн байсан бэ? Би яг ээжийн хүнтэй суун гэж боддог байсан. Нэр ингээсээ. Тэгээд яг хоо тэгээд нэг тийм амар ингэж сонгож одоо мэдгүй одоо ямар болсныг би мэдгүй. Амар сонгоол төлөвлөөл яг тийм хүнтэй суун одоо бараг л тийм царайдтай тийм ааш чаранчтай гэж юусоо нэг тэгэж ингэж төлөвлөж бодож байгаагүй.
Тэгээд ер нь ингээл цаг хугацааны өвд явж байгаа л их нартайгаа танилцаад ч юм уу. Тэгэл хайрцаглалын асуудалтай болоод ер нь юм суусан л процесс ихгүй тий. Тэгэхээр бусдаар болохоор тэгэж нэг яг ийм үнэтэй суун одоо энэ бол ийм зан арын шинтэй, ийм царай зүстэй, ийм нуруутай ч гэдэг юм уу би тийм ерөөсө бодож байгаагүй тэгээд ер нь нэг тиймэрхүү шүү дээ. Ерөнхий гэр бүл төлөвлөлт хийгээгүй. Тий. Гэр бүл төлөвлөлтийг хэр чухал гэж бодож байна? Өөрөө тийм юм гэр бүл төлөвлөлтийг ерөнхий ингээд толгойн дотроо хийсэн байгаа юу? Одоогоорч нэг тийм гэтээ яг ер нь бодож л байгаа. Одоо нөгөө ингээд эргэн тойронд одоо манай багч ихэнх нь одоо орог найз зөвхөн мөхөнтэй болцсон нөгөө. Тэгээ харахаар нэг болчмоор ч юм шиг. Болчмоор. Тэгвэл юу юм уу? Карьер юм уу, мөнгө юм уу? Карьер. Та яа надад юу гэсэн чи ганц бай юм шиг. шал өөр юм ярьж. Яг надад чи гэр бүл төлөвлөлттэй холбоотой асуулт асууж байна. Карьер уу, мөнгө үү? Карьер. Карьер. Царай юу, ухаан уу? Ухаан ш. Тэгэл ойлгомжтой. Бүх юмыг төлөвлөгөөрөө дагуул явах юм байна. Яг Ямар ч тохиолдлоор ингэж явж байгаа гинт дурлалцч юм бол хайр сэтгэл мэтгэлгээ суухгүй юм те. Яг тиймэрхүү тохиолдол гарангууд чи болоог бол карьер чинь тэнцэхгүй. Үдгийг лааж. Тэгэл дараагийн гараад ирэнгүүт чи ухаан чинь тэнцэхгүй гэж. Үгүй тэр чинь тэгэл одоо Төгс эмэгтэй гэж байхгүй шүү дээ мэдөө. тэгэл аль болох тэгээд одоо Төгсрүүлэх гээл үзье гэж. үгүй төгсрүүлэхийн цаашаа зүгээр юу юм бэ? Хамгийн гол нь яг одоо би одоо яг ингээд гэр бүл болохоор ч одоо би бас гэр бүл одоо гэрээ авч явах хэрэгтэй шүү дээ. Чи юу? Харин тий ер нь эр хүн гэдэг үстэй тий. Тийм үү? Тэгэх ёстой гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэл ер нь бас намайг бас дэмжиж ингээд хажууд яваад байх хүн бас хэрэгтэй л болов гэж ер нь айгуу одоо яг тамирчид гэдэг чи одоо яг айгуу их одоо тийм гэр бүлдээ тийм зарцуулах цаг зав нь сая айгуу баг гэж ярьчлаа шүү дээ. Тэрийг яг ойлгодог те бид ч бас хүмүүстэй айгуу их холбоо сүлбэ жоохон их байдаг те тэр мөрийг бас ойлгодог. Шоуд нь бас гарч орно те. Тэр чи яах вэ? Тэрийг тэгээд нөгөө нөөрөө шийдэх байх гэхгүй. Тэгээд нэг тийм хамгийн сайн дэмждэг хүн л хэрэгтэй л гэж боддог байхгүй. Одоо яг манай ээж хоёр шиг тэгээд сайн дэмждэг л тийм л хүн байх хэрэгтэй гэдэг. Анханасаа дэмжихгүй л дээ, сургана л да. Тийм үү. Тэ ер нь сургана л да. Ер нь бол тэр чинь ингээд за ийм цаг хугацаа ингээд өнгөрөн тэгэн гутаа тэрийг ойлгуулна. Одоо ингэдэж шүү, ийм шүү. Тэ тэгээд ингээд надад ингээд ийм асуудал тулгардаг. Ингээд чи байж ах ёстой шүү гэдэг айгуусан ойлгуулах нь чухал. Тэгэхгүй шууд одоо ямар ч эрэгтэй хүн жишээ нь одоо ингээд их эмэгтэй хүн нөхрөөсөө цаг хугацаа, цаг зав, тэ хайр халамж одоо бүх юмыг хүсэн шүү дээ. Угаасаа л хүснэ. Тэгэхээр тамирчид ялангуяа тэрийг өгөхөд айгүй хэцүү байхгүй яг угаасаа өглөө одоо бидний хэлж өглөө 6 цагт очиж шидэлтий чинь. Тэгээд ингээд ажил төрөлхөө хөөцөлдөж явж байгаа нэг дундуур нь төмрөө өргөн. Оройн 7 цагаас багийнхаа бэлтгэлийг гээд. Тэгээд өглөө 6 цагт багссан орой 7-оос 9- гээд тараад гэртээ харна. Гэртээ хараад яах юм шууд л ядрал тэр хүн ч унтах хэвээр угаасаа л мэрэгжлийн байг бол унтах л ёстой заавал тийм ээ. Тэгэхээр цаг хугацаанд болно. Тэгээд унтна. Тэгэл маргааш өглөө дахиад 6 цагт нөгөө юм нөхтөн юм тийм. Тэгэхээр чин ямар ч арга байхгүй. Тэгэхээр тэр аштал одоо тэр чин тэгэл мэдээж тэрийг ингээд тогшруулах хэвээр одоо тэмцээн маань дуусгаад би ингээд чамд цаг завын зарцуулна гэдэг нь ихнэр чинь ч ойлгодог байх хэвээр тэрийг ойлгуулдаг байх хэвээр тийм. Тэгэхгүй ойлгохгүй чи намайг ойлгохгүй байна гэж ах юм бол ойлгуулаагүй ойлгохгүй байна гэдэг бол болохгүй байх хэвээр бас. Гэж хөдөө бод. Өдрийн яг 24 цагийн одоо тэдийн зарцуулахаас айгүй хэцүү. Тийм айгүй хэцүү. Тийм айгүй боломжгүй байхгүй. Өдөржингөө явж байгаа. Яг ялангуяа одоо мэрэгжлийн болчих юм бол бүр хэцүү. Тэнгүүд шууд мошоо ахын үеийн эмэгтэй хүмүүс гэх юм уу одоо миллионер үеийн эмэгтэй хүмүүс бас тэртэл дээр арай ийм гайгүй нөгөө хүнийгаа ингэж ойлгоод хүндлээд яваад байх шиг хандлттай байдаг. Амьдрал үдцэн гэдэг. Одоо яруу сүүлийн үеийн манай үеийн охтууд одоо танай үеийн охтууд бол ингэж чадахгүй гэдэг байгаа байхгүй юу ерөнхий тийм юу хандлага гарцсан байлээ. Гэхдээ тэр чинь нэгөөсөө байнгын одоо энэ сагсан дээр гарч байгаа л процесс шүү дээ тий. Одоо ингээд дүүнэрийн найз охтууд чинь цаг зарцуулахгүй намайг тоохгүй бла 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 бла. Байнгын л тийм гарч байгаа юм шүү дээ. Одоо манай университетч гардаг баха гэж угаасаа л тэгдэг л шүү дээ. Нэрийг хэлчих юм уу танаа? За энэ коктейл нь болохоор 12 та гэсэн тэд үлгэн үү?
Уулз бар 2 дээр яг ингэж гардаг. Эдний яг нэрийн коктейл тодорхой нэршилгүй юм байлээ. Яг нэрийн гэдэг л нэршилтэй. Тэгээд яг найзуудаараа энд хурж ирээд ингэж коктейл уухаар бол орчинтойгоо айгүй хөргөн цогцсон. Яг эдний л ингэж гардаг юм байлээ. Тийм. За тэгвэл бит хэдий нөгөө камер дээр жоохон өндөрдөд байгаа болохоор нэраа юу ячиж болох вэ? Аваад тэгээд үлсний газар тавьчих болох уу? Окей. Сонгоод нэг авчих барай. Тэгээд Тайлын. Энэ оранж тэл юм шиг нь бодвол тэ. Тэгж яах вэ? зүгээр хаа би алхах хэрэглэхгүй. Өнөөдөр ямар хаалын? Тэгэл гүүгээд байл болох юм байна тий. Яа, шаардлага. Ер нь гүгээд байл болчихно. За би Би төслөө да. Намайг таадгүй. Хин. Өндөө байна. Чи байрлал ягаас болж чинь 5 дээр авч идэх юм шиг байна. чи нөө шэр олохгүй юу? Энэ шэрл юм шиг харагдав. Шэр ол өстэй тий. Бэндрээ шууд цөөн шиг харагдаад. Тоо нана тавьчихгүй зүгээр голтой тий. Оба. За Одоо надлын авчих. Тагалзаг Too much харагдаад. ханаалцсан. Гоё харагдав. Айл. Оба. Зөвхөн үтгстэй лээ. Зоош салаад За байна. тэгээд энэ наадмын сетийн болохоор яг мууш бах тий. За ишээ. Мууш авдаг дүн яаж. Энийг яг Заавал юунд нөгөө наадам шиг хүнд нөгөөрэй гэдэг. Гэтэ одоо наадам өнгөрөө та наадам хэр хуушруу идэв? энэ сет нь болохоор хуушуртай. Аха. Оба. Бас ариг. Оо, аригтай юм уу? Аригтай сет. Вау. Эдгээс гаргаж байгаа. Яг наадмын үеэр гарна. Тэгээд эн чинь наадмын хойш болоод ирэхээр бүр ингэ захиалгаар авчихсан юм уу тий? Наадмаар та хоёр ер нь хэр хуушруу идэв? Наадмын хуушур ямар аим энэ жилийн? Наадмын хошоор ер нь л жилийн жилдэл гоё идэг шүү дээ. Уур амьсгал нь орцсон учраас тэгэл заавал идэх хэрэгтэй гэ тий. Та хоёр тэгээ наадмаар Хоёр наадмаар ажиллаад хийдэ. Яг бүр бүтэн зураг авалттай байж тараад манайх чи эхний сезон 20 дугаараар дуусна. 2 дахь сезон руу авахгал бичлэлтэй ажилтай. Ингээл иймэрхүү л явж илаа. Хоолой эцгээ хийдүүлээ. Камерын өмнө юм идэх бас ямар юм Үгүй одоо тальт эхлүүлээл тэгэл наачиж та. Дуусчихаа тэгээд хоол идсний дараа бич. Бидний хоол өстой амттай харагдаж байна. За баярлалаа. энийг өмнө ямар газар байсныг та мэдэх үү? Мэдхгүй. Яар дофтур гэж юуны фитнес шиг тийм газар байсан шүү дээ. За манай хоёр таалагдав. Гайхалтай. Эдний алстай гоё юм. Надаас гоё юм. Нэлээ монголжуу. Тий, нэлээд монголжуу. Тийм. Ол нь бол гоё юм байна. Хоол дээрээс нь ингээ үе те. Аха, орчин айгүй нөгөө хүн амттай найзмд хөтөөгөө чи бүр ингээ яг суух зориулттай ингээ амгалан гол мол урсж байгаа болохоор. За тэгээд манай хоёр одоо ер нь ийм нэг дийлэх хүн ийм бодолтой болчихж л дээ. Доод үеийнхэн спортод одоо орохын сацуу мөнгө олох айгүй том салбар болсон. Айгүй тэгээд сайн хичээгээл тоглож юм бол айгүй өндөр дүнтэй гэрэлж гин. Тэгээд цаашаас карьерийн хувьд ч тэр ер нь карьер мөнгө хөөж айгүй спорт руу орж ирэл. За хайрлахаасаа илүүтэй тийм байгаа болохоор илүү амархан шантрах ч юм уу иймэрхүү тохиолдлууд гардыг юм байна. Гэсний жоохон судалгаа хийгээд үзсэн чинь ер нь спортоор мөнгө олж болох юм уу? Таны үед ямар байсан? Таныг залуу тамирчин байхад бас одоо ямар байгаа? Биндрягийн үед ч гэсэн ер нь спорт мөнгө олох салбар гэж харддаг уу? За бинд юу гэж бодчих. Одоо л гайгүй болж байгаа гэж бодож байна шүү дээ. Нэг сүүлийн одоо яг энэ одоо нэгдсэн лиг эхлээл ер нь одоо энэ аренад ер нь одоо тэмцээнд болж эхэлснээс бүх тоглолт жил одоо ер нь ихэнх нь ер нь 50-аас дээш болцсон үгүй юу? Тэгж л бодож байна. Одооноос тий ер нь ихэнх нь тийм болцсон байх шүү. Улирлын. Тийм улирлээ нэг улирлээ. Тэгэл бодгоор чи одоо жилд 1 сарын бараг 4 сая юу? 4 саяар нэг аваад явж байна. Тэр бас гайгүй л болцсон байх гэж бодод байна шүү. Бид нэр спортоор хичээлэхэд бол одоо уурга аминд витамин авах ч юм уу те зөв зохистой хоолой чанартай хоолой идэх ч юм уу тэгээд ховц зэрэглээ авах ч юм уу тэрэн зориулсан цалингийн л өгдөг байсан. Одоо бол одоо за биндрээс нэлээд дарж хилээд байх хамгийн багтаа бүр хамгийн багын л хилээд байх шиг 50 сая гэдэг. Одоо ер нь тэгээд нэг дундчаас дээгүүр тоглогч нэг 200 сая төгрөгийн цалинтай болсон байх шиг байна. Бас багаас шалтгаалаад үзтээ те ямар групп компани ивент гэж байна. Яг одоо бидэрт нэг юм том боломж гэх үү юу гэх үү те гарч ирсэн байгаа.
спортын салбарт. Спорт болон соёлын салбарт те. Нөгөө дотроо 1% хөнгөлөлт гээд гаргаад ирсэн. Тэгээ тэрнгээр бол том компаниуд нэг 5-аас тэр 5 тэрбумыг ч юм уу спорт зарцуулахад зүгээр мөнгө өгөөгөө дотроос шилжүүлж байгаа. Яг хаялгаагүй л уустай байсан мөнгийг өгж байгаа ч гэдэг юм уу. Тэр утгаараа нэлээд том боломжтой болцсон цаг үе байгаа. Мэдээж энэ цаг үе дуусна. Тэгээд бас тэр үед яг мэрэгжлийн болцсон, бэлэн болцсон байх ёстой. Тэгэх юм бол одоо яригдж байгаа цалин хөлсний хэмжээ бол тэр дээр барьж явах байх. Тэр хүртэл бид нар зөв яваад мэрэгжлийн ингээ болоод ингэж явж чадахгүй бол буцаад бас нэг сакс нэг унах тийм би 2000 оны ихээр гэжсэн баха. Би тэрийг яг нарийн тоос үгээр мэдэхгүй. Энэ спонсоргүй болоод сакс ингээд лиг зогсох хэмжээнд хүртэл болж исэн тийм. Тэгэл тиймэрхүү үеуд зөндөө байсан. Тэгэл бидний үед чинь хоёр холбоо гэж хуваагдаад яг үнэндээ зориггүй л болцсон байлаа шүү дээ. Тэгэл дотроо л хоорондоо тоглолдог. Тэгээ нөгөө нэг 60 чавган зуралдаар нэгэн төрүүлнэ гэдэг шиг л юм болцсон байсан. Тэгээд бид нар олон улсын тэмцээн байхгүй. Бид нар хүүхэд байхдаа Монголын шигшээгийг Азийн аврагт оруулъя гэж мөрөөдөлтэй байсан. Тэгэл тийм мөрөөдөл бүгдийг ингээд тас зогсоодсон байсан цаг үе байсан. Тэгэл тэр үе мууийг бодох юм бол одоо спортоор амьдрах боломжтой. Одоо бидний хүүхэд ах чинь юу ширэн бөмбөг одоо нөгөө жинка ширэн бөмбөөр хоолоо олж идэхгүй мэдгүй гэл ярьдаг байсан. Одоо яг эсрэгээрээ болцсон байна. Тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаар гол юм нь эхлээд нөгөө хүүхдүүд манай өөрөө би чаддаг гэдгээ харуулах нь айгүй чухал. Би сайн мундаг одоо мэрэгжлийн тамирчинд бэлэн байгаа, би ур чадвартай гэдгээ харуулж ийж өндөр цалин хөлс ярих хэрэгтэй болов уу гэж би хөвдө бодоод байгаа. Зарим залуучуудыг ажиглахаар болоогүй гэжтэй өндөр цалин яриа л те. Яг юу чадсан, юу хийж бүтээсэн гэдгийг тодорхойгүй. Тэгээ энэ спортод яг амжилт гаргах яг ирээдүйтэй юм уу үгүй гэдгийг мэдэхгүй тэгэл хийсэд яваад байгаа бас юм уу байгаа, хүүхдүүд байгаа. Тэгэхээр яг уу ер нь бол спешиал сакс бол угаасаа тийм бас нэг амьдралын баталгаа болцохоор тийм цаг үе ирсэн байна л гэж харж байна. Тэгээ тэрийг зөв хандаад зөв ашиглаад явах нь айгүй чухал. Тэгээ тэр саксныхаа нэр хүндийг бас өндөрт өргөж явах нь чухал. Одоо эн чинь гол нэг л юм байгаа шүү дээ. Саксан бөмбөг гэж нэг юм дээр л байгаа байхгүй юу? Тэгээ тэрний чинь доор одоо баг, тэгээ тоглогч гэдэг. Тоглогч нь бол одоо хамгийн доор байж байгаа байхгүй юу? Энэ тоглогч нар яагаад өндөр цалин аваад яагаад ингэж байгаа гэхлээр саксан бөмбөг гэдэг спортыг л сурчлах гэдэг. Гол зорилгоо ингээд айгүй сайн ойлгоо. Зөвхөн өөрийнхөө төлөө өөрийнхөө эрх ашигын төлөө биш. Ингэх юм бол би саксан нэр хүнд нь яаж харагдах юм яах юм те. Тэрнийхээ төлөө би юу их хэвээр гэдэг юм уу иймэрхүү юмыг бас бодож л байх хэвээр болов уу гэж боддог шүү дээ. Тэгээ ер нь бол одоо боломж нь хангалттай нэгдсэн чи хичээж чадаад чи харуулж чадвал ингээ өндөр цалинтай тамирчин байх боломжтой. Гэхдээ одоо нөгөө нэг юм байхгүй юу? 7 хоногийн 5 өдрөөр 9-6-гийн хооронд ажлын 8 цагаар ажиллаад тэр цалин олно гэдэг бас байхгүй шүү дээ. Яг тэрнтэйгээ ижилхэн тамирчид ч гэсэн тэр цалин аван автлаа өөрсдөө маш олон зүйлийг золиослдог байх тийм ээ. Золиослдог байх ёстой гэж юу? Угаасаа золиослдог. Та яг хүн хүнээсээ л болж байгаа. Ер нь бол мэдээж яг одоо Монгол улсын хэмжээнд одоо их спортууд юм гэхээс ганцхан мэрэгжлийн спорт чинь бүх л байсан байхгүй. Бүх амьдралын сакс бүх л байсан. Бүхний бэлтгэлэл хийдэг байсан. Өөр юу ч хийдэггүй гэж би хөвдө боддөө. Сакс маань одоо нөгөө яагаад ёстой гэж хэлээд байгаа гэхэлэр одоо нөгөө мэрэгжлийн болж байгаа учраас мэрэгжлийн байх ёстой гэж яриад. Тэгжээж тэр цалинг аваа л гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй би гэр бүлээ ч юм уу одоо ингээд айгүй хэцүү шттэ эн чинь ингээд нэг баг хамт олон болоод ингээд амжилт гаргах гад яваад идэг те. Тэнгууд би эн чинь нэг найз өхнөө кино үзүүлмээр байдаг. Үгүй эн чинь багаараа байх ёстой байгаад байдаг. Бэлтгэлээ хийх ёстой байгаад байдаг. Би энд нэг өөр юм хиймээр байдаг. Найз нөхөд дуудаад байдаг одоо юу гэдэг юм мэдгүй. Хүн болгонд л янз бүрийн асуудал байдаг. Тэр асуудлуудаараа нэлзаагаал ингээл яваад байдаг ийм тохиолдлууд маш их байгаад байдаг. Тэр нь л юу хэлж байгаа гэхээр Монголын саксан бөмбөгийн спорт нь бол яг мэрэгжлийн 100% болоогүй байгаа юм бэ гэд болоогүй байгаа юм байна гэдгийг илтгэхэд байгаа юм болов уу гэж би хөвдө бодоод байгаа. Тэгээд яг энэ өндөр цалин тогтвортойгоор гол нь чинь өнөөдөр нэг 2 жил аваад ч юм уу биш байхгүй. Яг энэ өндөр хэмжээнд өндөр цалин аваад ингээд саксан бөмбөгийнхаа ингээд оргил карьер гэдэг уран талт хүртлээ ингэж явах нь чухал эд байгаа.
Тэгэхгүй өнөөдөр гинт 300 саяг аваа маргааш нь хөгжлөлийг рүүнад 2 сая төгрөгийн цалинтай болох боломжууд зөндөө байгаад байгаа байхгүй тий. Сагсчид маань залуучууд хүүхдүүд маань ч гэсэн одоо ингээд тоглож байгаа, идэвхтэй тоглож байгаа одоо Монголын сагсан мөнгөний нүүр царай болж байгаа тамирчид маань ч гэсэн тэрийг ингээд яаж ингээд доктор сургалтаагаар тэр хэмжээнд ингээд авч явах уу? Тэгээ энийг яаж мэрэгжлийн болоход нь мэрэгжлийн хандлагыг яаж үзүүлж тэрийг хүмүүс сурталчлах уу? Залуучууд багийнхаа орж ирж байгаа дүү нэртэй мэрэгжлийн гэдэг чинь бол юм те сахилга баттай юу гэл зөндөө юм байдаг. Тэгээ одоо нэг харьцангуй яг одоо залуучууд бол бас арай мэрэгжлийн хандлага руугаа нэлээд орж байгаа. Тэгээ яг 100% биш одоо нэг 70-80% таа ч юм уу болж байгаа болов уу гэж бодоод байгаа шүү. Гол нь тэрийг яаж одоо магадгүй 1% хууль байхгүй боллоо гэхэд яаж мэрэгжлийн байлгах уу? Эргээд яаж тэгвэл сагсандаа орлогыг оруулдаг болох уу? Юуны одоо нөгөө гаднаас орж ирж байгаа орлогуудыг фейс болоод ч юм уу те одоо ингээ миний хүсэж мөрөөдгөр бол одоо ингээ монголоор дүүрэн л бүх реклам сурчлагын дээр сагчд байгаасаа гэж хүсэж мөрөддөг. Тэгэл юм л олонгууд сагчд гэдэг ч юм уу те яг хөө тийм байгаасаа гэж хүсдэг. Тэрний төлөө болохоор мэдээж сагсан бөмбөгийн спортын хамгийн түрүүнд л хамгийн их бодох хэрэгтэй юм болов. Тэр миний тийм спортын хөгжил нь тийм тэр чинь бол хамгийн чухал юм баггүй. Тэгэхгүй одоо зүгээр надад ажиллаад байгаа тэр сакс биш тэрний дээр нь өөрийгөө авчираа тавьчаад байгаа нэг асуудал залуучдад байгаа юм болов гэж би хувьдаа бодоод байгаа ш. Тэгэхээр тэрийг бас аягүй сайн ойлгоод энэ спорт ч юм нөрөндтэй байхгүй бол хичнээн доотлолт нь чи мундаг байгаад чинь тогтохгүй л байгаа. Тэгэхээр энэ спорт чи энд болохын тулд маш олон жил Монголд одоо олон зүтгэлтэнгүүд байгаа. Бүх амьдралаа энэ спортод зориулсан хүмүүс байгаа. Одоо чинь манай багш гэх юм бол сагсан бөмбөгөөс өөр юу ч хийж байгаагүй. Тийм баг залуу наснаас сагсан бөмбөгийн тамирчин болж дуусаад за тэгвэл би ингээд сагсан зөндөө масаж буцаад сагсандаа юм дасгалжуулагч болъё гээд яг ингээд явсан юм хүн байдаг жишээ ч юм уу. Тэгэхээр ингээд ч юм бол ихтгэл үнэмшил яг үнэхээр хайртай дуртай юм байгаа байхгүй. Тэгэж гэмээ одоо манай багш ингээд бүх амьдралаа зориулсны хүчинд одоо нэг ясандаа сагсан бөмбөг одоо ийм жишээний болцсон байна гэдэг. Одоо дээрэс нь одоо хасаа үлгүүдийг үүсгэн байгуулж ирсэн баяр цогт ах маань одоо итүүгээрээс үлээс олж олагч тэр ах маань ч гэсэн ингээд яг ингээд үнэхээр бүх юмаа ингээд зориулж явдаг. Ийм хүмүүс маш их байгаа. Одоо би л мундагтаа гэдэг бодлыг бол бас нэг дараагийн хажуудаа тавиад энэ чи ийм болохын тулд ийм хүмүүс ингэж зүтгэж ингэж явсан юм байна. Тэгэж гэмээ энэ сагс чинь ийм нэр хүндтэй Монголд ийм спорт болсон юм байна. Тэгээд би ийм өндөр цалин авж байгаа юм байна. Гэт бүгдийг бодоод тэгээд тэгвэл ягаад энэ хүмүүс тэгсэн энэ хүмүүс чинь сагсны нэр хүндийг хичээсэн юм байна. Тэгвэл би бас эргээд ийм хийх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосоо гэж хүсдэг шүү дээ. Ихтэйс багш дээр бас ярихад одоо итүүгэн чи одоо 3 баг 5 баг эрэгтэй эмэгтэй 1 2 дугаар баг гэдэг 5 хүүхдүүд нь одоо тэтгэлэг авдаг байхгүй юу. Одоо би Барса түшиг ах бид чинь бүгд 100% тэтгэлэг аваад одоо эхнээсээ төгсөөд явж байгаа. Би одоо дараа жил төгснө. Тэгээд бүх хүүхдүүд нь тэтгэлэг авж байгаа. Энэ бас одоо цалин мөнгө гэхээс илүү гэр бүлдээ бас амар илүү нөлөө үзүүлж байгаа. Тус болчихж байгаа тийм. Гэр бүл нэг сургуульд ч гэсэн бас нэг өнгөө сураад нэг 4 жил нэг ээж аваагаа нэг бас нэг тэрнийг санхүүгийн талаас нь бас нэг айгу салгаад авчиж гэн гэдэг чинь бас айгу тийм том зүйл болж байгаа л гэж боддоо. Ер нь бас заавал тэр цалин мөнгөгүйгээр бас оюутан тоглосон ч гэсэн бас ашигтай байж болохоор ер нь байгаа л. Тэр чинь бас яг том агуулгаараа сагсан мөнгөний өндөртэй учраас энэ тамирчдад энэ тэтгэлэг өгч юм те. Энийг одоо чинь эдний багштай баяр цогт ах маань энийг ингээд хийж энэ хүүхдүүдийн төлөө хийж гин. Энд чинь яаж байгаа гэхэлэр энэ сагсан бөмбөгийн төлөө л хийж байгаа л гэдэг байхгүй те. Энэ хүүхдүүд тэтгэлэг өгснөөрөө цогаах юу ч хожихгүй юу ч ашиг авахгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хүн бол ингээд ийм юмны төлөө ингэж юмаа зориулж байгаа маш олон хүмүүс ингээд байдаг шүү. Тэгээд тийм учраас та хэд ч гэсэн тэрийг бас залуучууд маань ч гэсэн сагсан спорт сонирхож байгаа. Одоо хичээлж эхэлж байгаа энэ залуу тамирчид маань ч гэсэн тэрийг аягүй сайн бодож явах ёстой шүү л гэж хувьдаа боддоо шүү дээ би. Хоёрын хувьд бид хоёроос бас зөвлөд асуувал хоёрын хувьд одоо сагс яг ямар хоёрын бодож байгаагаар хэмжүүрээр одоо магадгүй сонирхдаг бах магадгүй сонирхдаггүй ч юм уу те ингээд үздэг бах үздэггүй ч юм уу яг юу гэж бодож байна сагс ер нь одоо ямар харагдаж байна одоо гаднаас нь харахад ер нь хэр байна те миний хувьд яг би нэг сагс хальт үздэг тэгээд дээдлийг гэдгийг ойлоо тодорхойлолт 7 хоногт хэдэн удаа ер нь тоглолтууд бол байнга үзнэ
Тэгээ бүр амар сайн мэддэг хүний үднээс ингээд ярина гэж байхгүй шүү дээ. Яг гадна талаас нь гэж бодлоо. Яг юм үзэгчийн фэний ингээд нүдээр харуул мэдгүй багасаа шалтгаалаад надад мөнгө олох айгүй боломжтой салбар шиг болцсон юм шиг санагддаг. Хасын үлгүүд лав одоо дээдлэгт байгаа хамгийн баян баг баха тий. Үгүй шүү дээ. Тэгж харагдсан шиг надад. Хамгийн ядуу шүү дээ. Тийм үү. Хамгийн ядуу ч яашаа юм бэ. Ер нь ядуудаа л орондоо. За ядуу ч юм зүгээр. Ер нь бол айгүй хамгийн боломжийн баг төсвөөр явж байгаа баг үлгүүд. Ягаад чи хасын үлгүүдийг баян баг гэж бод? Яг уу одоо тэгээд бүхэл бүтэн дээдлэгийн 10 удаагийн аврах баг дээр ихэнх л том групп компаниуд спонсороор орох хүсэлтэй байдаг байлгүй дээ. Бараг тэрнээсээ өөрсдөө гол шилдэг байх та гэдэг нэг тийм төсөөлөлтөд яваад байдаг шүү дээ. Хас банк байна. Тесо ч нь бас жижиг спонсор байна. Тийм, жижиг спонсороор орж ирээд байдаг. Тийм болохоор айгүй төсөв өндөртэй. Тийм баг хангалттай бүр хүрээд ингээ илүү гарахаар тийм ашиг олох баг болцсон баг байхаа л гэж би харддаг шүү дээ. Тэгвэл би чамаас тэгвэл зөвлөө нэг юм асуу итгэх гэж. За чи одоо ингээд ийм ажил хийж байгаа. За тэгэн гутаа чи ингээд нэр хүндээ олцсон. Чи ингээд энэ одоо энэ салбарын хамгийн сайн чи болцлоо. Яг ингээд өөрөөрөө явсаар байгаа. Тэгэн гут чамтаа ингээд за нэлээд нэр хүндтэй компани те. Чи ингээд нэр өгцөө одоо энэ контентыг two side гэдэг контент те. Two side talk гэдэг нэрийг чи ингээд маш олон жил аваа явцсан. Маш өндөр нэр хүндтэй орцсон. Тэгэн гут би чиний тэр нэрийг авах надад ашиг болов. Би одоо нэглэн том компани спонсор байхгүй. Тэгвэл би чиний нэрийг сольж иж авах гэдэг байхгүй. Тэгжээж би чамд одоо спонсор хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр чи тэрийг чи хайсна нэрийг хөндөө олцсон юм чи тэр спонсорыг чи хөлөөншөрөх үү? Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар болохоор ингээд 20 жил болцсон баг байгаа шүү дээ. Хөлгүүд гэдэг нэр бол нөгөө Lakers гэдэг шиг л байхгүй одоо. Тэгэнгүүт би нэг мөнгөтэй том компани захирал. Тэгэнгуутаа би хөлгүүд гэдэг нэрийг солих гэдэг. Хөлгүүд гэдэг нэр хүн болгон чихэнд оног гиссэн. Тэгэнгуутаа би энэ багаар нь аваад хөлгүүд гэдэг нэрийг солих гэдэг. Солихгүй бол би хөлгүүд гэдэг нэрийн дор тэрийг спонсорлоход ямар ч ашиг байна. Тийм үстэй хөлгүүд гэдэг нэрийг авахгүй одоо чинь одоо яг хөлгүүд болчиход байгаа. Өмнө нь ч бол зөвхөн хас гэж дууддаг байсан бид нар. Хасын хөлгүүд гэдэг байсан учраас бид нар хас яг хийвчээ тоглох юм болов юм гэж ярьдаг байсан. Тэнгууд бас энэ чинь нэг амар том нэг өнцөг нь хас банк болсон байгаа байхгүй. Тэнгууд хас банкны нэрийг халж иж авах болчих штэ тий. Халахгүйгээр би одоо чинь одоо Тесо гингууд хас банкны доор байгаад байгаа зү тий. Яг зөв жижиг спонсор болчиход. Тэгэхээр энэ дээрээ бас нэг юм байдаг. Яг яалчгүйгээс соёлон тогтцсон, юм нэр хүндтэй болцсон ийм том клубд чинь бол клубын хувьд бол бас арай нэг өөр бас юм асуудал болчиход байгаа. Тэрний оронд би эдний хүмүүсээс нэгээр ингэж авангуудаа цоошин өөрийнхөө би мөнх төвшин гэдэг багийг би байгуулчих юм бол миний үнэт зүйл баггүй тий. Donc би үнэт зүйл хийхин тулд Бендрия гэдэг нэрээр үнэт зүйл хийхэр чинь Бендрия л явна шүү дээ. Тэгэхээр бас нэг тийм том спонсорууд ингээд идэг гэдэг чинь бас нэг бодохоор арай өрөөсгөл байгаас тий. Тийм л юм байна. Тий. Яг адилхан ингээд жишээд үзэх юм бол тийм шүү дээ. Яг би нөгөө нэг яг зүгээр яг урлагтайгаа ингээ хослуулчлаа бодчихож л дээ. Окей. Юм бол урлаг нөгөө спонсор татахтаа амархан байхгүй. Тэгвэл тэр чинь жижиг спонсор гээл одоо жижиг спонсорууд л татаад амархан. Тэгвэл чинь яг ерөнхий яг манайхыг үүсгэн бүр ингээд байгуулахад эхлэхэд нь хөрөнгө зарцуулж исэн газрууд бол угаасаа байхгүй болоод ирж байгаа шүү дээ. Шинээр үүссэн, шинээр манайхыг хараад манай төсөл дээр хамтарч ажиллах боломжтой болсон ч гэх юм уу. Тэгээд бас хоёрдугаар спорт урлагийг бодвол айгу диктатур нөгөө хүнлэл гэдэг зүйл нь бүр тийм хит давмгаалцсан биш байх гэж хараад байдаг шүү дээ. Тэгээ хамаагүй цэвэрхэн бах. Жохон урлаг спорт хоёрыг харьцуулаад нэгийг бүр ингээ дээш нь гаргаад шидья гэвэл спорт хамаагүй цэвэрхэн байх гэж хараад байдаг. арай шудраг. Арай шудраг, арай цэвэрхэн. Ер нь нийгэм дээрээ ч гэсэн хамаагүй цэвэрхэн байх, хамаагүй амар байх. Сахилга баттай. Тийм сахилга баттай байх. Гэтэ энэ урлаг мурлагийг муурж байгаа ч юм шиг л дээ зүгээр хоёр талынхаа харьцуултыг хийгээд харуул. Дүлгэн амар гэх юм уу? Харьцангуй нөгөө хил амманд өртгөнч тэр Түүний нөгөө хэлдэг ямар ч
арай алга байхгүй болчихж байгаа байхгүй. Яг чадвар уу Чадахгүй юу гэдэг. тэгэл хоёр зам л байгаа. Аха. Зүг. Гэтэ ер нь нийгэмд эзлэх байр суурь ажил мэргэжлийн тал дээр бас нөгөө нэг чадварын асуудал чинь арай алгатай болоод ирдэг шүү дээ. Спорт арай алгагүй маань урлагч ч гэсэн ер нь нэг арай алга гэж байхгүй. Тэ чи үнэхээр жүжиглж чадахгүй бол пробо өгөөл бицэн гэдэг шиг. Гэтэ би тэр би нөгөө продюсер ч ивент гэж чинь тийм. Би продюсер нэвэл би дүүгээ тоглуулчих л. Маа дүүг аав. Тоглуулна гэхдээ юм байгаа. Яг үнэхээр чадваргүй ямар ч тийм арай алга хүүнээс ч тоглуулахгүй тохиолдол гардаг шүү. Тэг ганц нэг тохиолдол байгаа. Тэгэл ер нь зүгээр ганц хоёр юмны дундуур чихэж мэхэх ч юм уу те. Тийм их байх болов гэж бодож шүү дээ. Байж болно л та. За хэдүүлээ хоолны араас зүгээр гоё амттай юм үзэх үү. Одоо нөгөө нэг ингэж яриад байдсан шүү дээ. Танаа үед чинь нөгөө нэг юм хангалттай байгаагүй тэр нь яг бүр яг үнэхээр Манай үед биш. Манай дээдлийн үстэй тий. Манай дээдлийн үед. Одоо юу 85-аас 95 оны хооронд юм уу? Тэр үеийн үед айгуу юм хэцүү байсан баг. Би яг ухаан ороход ч юм бол бас тэгэж карт мартын бараад очилдог үе өнгөрцөн байсан. Энэ бүх юм нээлттэй болсон байсан. Тэгэхээр бас нэг арай өөр. Яг шарваах махын үе яг залуу байх үед нь л тийм байсан. Харин тийм шарваахтай манайх чинь бас нэг ярилцлага хийгээд өмнөх дугаар дээр. Тэгэхэд ер нь амьдрал айгуу чанга байсан тухайн үе тэгээд цалин авахгүй нэг жил хан ингээд байж үтсэн, ихнэр төрсөн, хүүхэд гарцсан. Гэхдээ тэр бол спортоос холдож чадахгүй хайртай, хан салбартай хайртай гэж. За тэгээ манай дээр болохоор ивент тэтгэгчээр Годиви хамтарч ажиллаж байгаа. Айгуу за ингэ би яг бүтээгдэхүүний реклам хийхээр ингэх гээд байдаг юм а. За яах вэ? Яа. За манай дээр болохоор ивент тэтгэгчээр Годиви хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хоолны дараа хэдүүлээ бас нэг шоколад амраа хийчээ. Энэ наа чи өөр төрлийн юм уу? Ямар төрлийн? Энэ болохоор бүр яг харна. Наа чи үний. Энэ болохоор сүүн шоколадтай дэ карамелтэй юм дотроо. За таар энэ самсад үзтээ. Хоёр энэ самсад үз. Тэгээ. Солилцоо гэдэг. Солилцоо. Надад нэг асуулт байна. Юу? Тоор одоо ингээд энэ карьерийн өвч төр амьдралын өвч төр ингээд амар хэцүү зүйл тохиолдож ирсэн үү? Тэрийг яг хэрхэн яг яаж давж исэн бэ? Хэцүү зүйл бол одоо бэртэл гэмтэл юм да тий. Бэртэл гэмтэл би ч яаж яхад айгүй их өвчин тусдаг, өвчин айгүй ороод. Тэгээд тийм би мотай ч гэх юм уу одоо юу гэмээр юм. Тэгээд одоо би чинь одоо 9 дугаар ангиас хойш би орог жил болгон л орог нэг удаа эмнэлэг төвччихсэн баха. Тэгэл яг нэг удаа бүр хаглаа маглаад орох болоод тэгэл яг тэр үед л яг бүр яг амар за одоо ингээл орог дуусах чинь да энэ гэж айгүй их бодож ирсэн. Сэтгэлээр оноо. Тийм орог уйлж исэн баха. Тэр эмчнэр нь ч угаасаа наваа чи одоо орог бойлмол гэдэг ухааны ярьдаг байсан байхгүй. Тэгэхээр за одоо ингээл дуусчаа байна. Тэр бэртэл гэмтэл ер нь айгүй хэцүү. Одоо ч гэсэн одоо бас амар гэмтэл аваад тийм болцсон зөндөө тамирчдаг байгаа шүү дээ. Яг тийм өвчин тусах, өвчин зовлон тусах, тийм гэмтэл мэмтэл ер нь айгүй хэцүү санагддаг байсан надад л. Мөш хавд болохоор Хамгийн хэцүү байсан цаг үе нь. Би одоо нөгөө хүнд мэрэл авч байгаагүй муу юу гэдэг шиг. Яг би нөгөө яг serious одоо хагалгаанд орох хэмжээнд их хүнд гэмтэл авч байгаагүй. Тэр нь алаас нэг талаар Азтай. Тэгээ спортын хувьд бол угаасаа л миний ингээд нүдэн дээр болж байгаа карьер нь дуусж байгаа мэрэгжлийн тамирчид байна. Тэгээ залуу хүмүүс ч байна те. Бэртэл гэмтлийн хувьд бол маш эмзэг хүлээж авдаг. Ер нь насаараа хийсэн бүх амьдралынхаа турш зорьсон юм нэг өдрөөр алдна гэдэг ч юм бол бас тийм маш хэцүү зүйлтэй зүгээр. Яг хэцүү үе гэх юм бол яг би нэг саяхан би ер нь болдг юм уу доо гэд бодсон 2021 оны үед тахгүй. Тэгээд за болд юм уу доо гэж бодоод би The Brothers гэх багт орсон. Тэгээд тухайн жилээ нэг ингээд бэлтгэл чөлөгтэй эгээгүй за нэг тэгсгээ тоглоно доо гэд бодсон байж байгаа. Тэгсэн чинь 91 сошиалар намайг нэлээ ингээд бүлэдэж шүү. Бараг өстө болооч чадахгүй матахгүй залуу хүмүүстэй боломжоо олгомоо бла бла бла. Тэгээд анзаа гэж хандчаад тэгээд шгшаагийн цуглал шгшаагийн бүрэлдэхүүн дуудаад 15 хүн билүү дуудаад. Тэгээд шгшаагийн нэрийг чинь ингээд зарладаг байхгүй те сошиал дээр. Тэр ингээд зарлагдсан. Гэт
Тэгсэн чинь л өстө Баттар Мууши хоёроор мөнгөтөвч хоёроор яах гээд байгаа. Нэрдгсэн шүү дээ. Наа хоёр ч өстө өгшин залуу хүмүүс зөндөө байх ч мах ч өстө ямар ч нэр болохгүй гэл. Хүү 6-700 баг комент байгаа юм чинь. Тэгээ би манай төрөө жоохон тэрэн дээр жоохон эмзэглэж ирсэн. Тэгээд сошиал марч орохгүй байгаа маа. За. Би болохоор тэрнээс яг нөгөө тухайд юм шарлахад сэтэл авч ирсэн аахгүй. За яг ингэж нүтэй. Окей. За тэгвэл би одоо та нарт яг харуулна да гэдэг. Тэгээд тэр яг тэр шигшээгийн үеэр би яг өдөр болгон 3 бэлтгэл хийгээл. Тэгэл яг ингээд өөрөө өөртөөгөө ярьж байгаа байхгүй. Тэгээд тэнцээс амар их дарамттай. Тэгээд тэр үе яг тэр дарамттай байх үе л жоох муухай байдаг л яг нийгмээр наадхаа болооч нэг бүр тий шантраа заазал ер нь лайл болчдөг ч юм лүү тий. Ер нь гингууд нэг өөртөө бууж гисэн тийм болчих гээд байдаг. Гингууд нь яг тэрэн дээрээс ингээд яг тийм шантарч исэн үе дээр яг хичээгээд тэгэнгуутаа тэр үе нь амар хэцүү муухай дараагийн тэрийг давсан. Тэгэнгуутаа би яг шгшөөгийн 12 шалгараал 12 шалгарангууд чинь дахиад тэнцээ чинь боо юм болоод тэгээ шгшөөгийн Монголд 3 тоглолт болоод манайх Гуамд 1 оноогоор хожигдсан. Сингапур, Хонконгийг хождог л үү? Хонконгийг хожоод, Сингапурыг хожоод, Вьетнам л. Аагүй тэр хоёрыг хожоод тэгээ Гуамд 1 оноогоор хожигдоод тэгээ тэр шгшөөг айгүй гоё тоглоод айгүй гоё гэр бүлсэг болоод тэгээд ер нь нэлээд амжилттай тэр хэмжээний дуусгасан. Тэгээд тэрэн дээр ч гэсэн би өөрийнхөө хувьд бас нэлээд сэтгэл хангалуун гоё тоглосон гэж бодоод тэгээд тэрний дараа ингээд яг хүн болгон бүгдээрээ барыг андуурсан байна, мандуурсан байна. Энэ хоёр өстө байсан байна. Одоо тийм хөгшин биш одоо хэрэгтэй байсан байна гэл тэгэн гот нь тэрнээс нэг юм яллагч мэдрэмж авах юм уу тийм. Тэгжсэн тэгээд үргэлжлүүлээ плей-офф мофт манайх бас нэг Brothers нэг ихний шатмата гард чинь тэгэхэд нэлээд том rival баг байсан. Тэгээд гардыг хожиж можоод нэг ихний шатмата даваад ингэж ингээд явж исэн. Тэгээд яг тэр яг нэг тийм нөө амар олон хүний юм бол жоох хэцүү. Хүндлүү юу байсан. Бусдаар бол ер нь дандаа сагсан сайхан байсан дөө. Мэдээж хамтрах одоо өнөөдөр ялагдах маргааш ялах хоёр чинь нэг л өөр шүү дээ. Тэр юм бол нэг тийм бүр гэдэг юм бол байгаагүй. Одоо энэ дийлэн хүмүүс спортынхаа урлагийнхаа өстө нэр амар шооддаг, амар ууж идцгээдэг гэл иймэрхүү юм ярьсан. Бас нэг талаараа бас жоохон хичээл академик мэдлэгийн хувьд жоохон муу хүмүүс нь тийшээгээ ингэдэг гэсэн тийм хандлагууд байгаад байдаг. Тэр хүмүүст ч нэг хамаагүй л ах дөө бид юу хийж явж байгаа юм. Яг хөө зүгээр тэг шоож явж байгаа зүгээр бие зүг авч явж ивэл зүгээр гэж байхгүй юу ер нь. Гэтэ бид чинь тэгэж нэг тим амар ярьдаг байх таа гэхгүй. Яг бидний яг манай үеийнхний ер нь бас нэг тийм яриа юм байгаа. Яагаад гэвэл бидний чинь яг ингээд угаасаа нөгөө спорт маань өөрөө хоёр халбарны асуудал ямар зорилгогүй болгоцсон. Тэгэл яг лиг нь 2 багтсан, нэг лиг нь 4 багтай, нэг лиг нь 5 багтай. Тэгэл ерөөсөө хийх юм байхгүй. Юу гэх юм бэ гэхээр хоорондоо тэр очил спортын төв ордонд очиод нэг хоорондоо тоглоно, гадагшаа нэг тэмцээн байхгүй, зорилго байхгүй. Тэгэл ажиллаа хийсэн болол тэмцээнд тоглосон болол тэгэл яг л энгийн хүн шиг шоуд өнгөрөнгөт яг энгийн хүн шиг шоудонгууд чинь энэ тамирчин спортын гэж яригдаад байгаа байхгүй тий. Яг тийм нэг үе байсан. Одоо харьцангуй залуучууд одоо ч бас бид ч одоо сардаа баг нийгмиг тэгэж гардаг. Бид чинь маргааш нь нэг 2 хоног амаргүй үеэрэл яг тэр оройн бэлтгэл тарчаал тэгж багаараа нэг хальт сууж муугаал тэгээд ийш тийшээ орж маар тэгж л явдаг болчихсон. Одоо ихтэй ер нь гайгүй болсон. Ер нь тий. Тэгээд гацсан ч гэсэн бас би хаагаас арай зүг авч явдаг болцсон л гэж бодсон шүү дээ. баг олтой ууж мөх тий. Сүртэй байхгүй. Манай уяхан ч жоохон гэх. Арай жоохон хүн тэгээд. Ерөнхийдөө нэг тиймэрхүү тий. Одоо тэгтээ өөр болцсон. Одоо чинь тамхи татдаг саксны тамирчид маш цөөхөн болцсон. Тоотой 1-2хан л гэх юм уу те. За одоо тэгвэл та хоёрын маань хувьд энэ Жинзи үеийнхнийг ер нь сул тал нь юу гэж харж гин, давуу талыг нь юу гэж олж харж гин. Тийм, Мош ахын хувьд. Тийм, нийгэмдэслэх байр суурь нь ер нь цаашдаа хэр байхаар байна. Буруу тал руугаа хитэх явах гээд байна уу? Нэг бүгдийг базж яагаад. Жинзи үеийнхний хувьд болохоор яг давуу тал нь маш чөлөөтэй байна. Маш эрхчлөөтэй байна. Бүх юмыг өссөн газраас авч чадчихээн. Мэдээллийг сайн авч чаддаг болсон байна. Тэгээ өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж гин. Тэ. Давуу тал нь бол би бол тэгж бодож байгаа. Тэгээ хаанаас юуг л бол юуг авах боломжтой байна. Заавал тэнд очиод
англи хэл сурах гэсэн чи заавал тэнд Америкт очиж юм уу гадны оронд очиж сурах шаардлага алга онлайнаар сурах боломж байна. Ингээд ийм юмуд нь айгүйх нээлттэй айгүйх боломж их болсон болов гэж бодож байна. Тэгээд тэр нь эсрэгээрээ бас сул тал болоод те чөлөөтэй өөрийнхоороо байна гэдэг нь болохоор тийм сахилга батгүй ч юм уу хөссөн бүхнээ хийнч гэдэг юм уу. Одоо ийшээ гараад би хүмүүсийн дундуур орилоод явж гэдэг юм уу гэдэг шиг ингээд энийгээ бас нэг айгуу сайн ялгаж салгах хэрэгтэй юм болов гэж бодож байна. Тэгээд энэ нь одоо маш олон ингээд нийгэмч олон хүмүүс амьдарч байгаа олон хүмүүсийн үзэл бодол одоо тав тухтай байдал байх хэвээр. Тэгэхээр заавал тэр хүмүүсийнхээ миний хязгаарлагдана тий би бусад хүмүүс таалагдахгүй юмыг байнгын яриад байж болохгүй. Тэрийг зэгнэх хэвээр. Тэгээд дээрэс нь жоохон ахмад хүмүүсийг хүндэл гэдэг юм бас жоохон сул болцсон болов гэж бодсон. Магадгүй тэр хүмүүсээ гац өссөн төрсэн газраас ч юм уу болдгоо л баг. Ерөнхийдөө нэг тэгэж бодож जैन. Тэгээд ер нь бол маш олон давуу талыг авах боломжтой. Тэгээд эсрэгээрээ тэр нь хайрцагл гэдэг юм биш. Гэхдээ тэр нь нэг тодорхой хэмжээний хязгаартай хэмжээтэй байх ёстой юм болов л гэж бодож байгаа. Угаасаа нөө юм бүхэн хэмжээнээс ихтрээд ирэхээр мухаа олдог. Тийм тэгээд бас өөрсдийн эрхийг нэгдүгээр тавихаасаа илүү олох масс тэрэнд нийлэмжтэй байна уу, санал нэг байна уу гэдгийг анхаарч үзэхгүй л би хүснээрээ амьдран би өстө хүснээ хийн гэд байх тусам буруу юм руугаа төтлөгдөд байгаа юм шиг надад ч гэсэн санагддаг л да. Яг зөв. За одоо манай Миндэргийн хувьд миллениал үеийн эсвэл зүгээр өөрөөсөө дээшээ хүмүүсийн хамгийн том алдаа нь юу гэж хамгийн том алдааг нь юу гэж бодоод Одоо ингээд үе ингээд солигдоод байгаа шүү дээ. Биднээс бас нэг биднээс бас нэг одоо яг өөрсдийнх нь үеих шиг арай илүү их юм хүсээд байд юм болов. Заавал гэдэг. Харин тийм чи заавал энийг чадах ёстой мостой гэх юм уу? Гэтэ яг хөө тэрэн тэгээд өөрөө ингээд хичээгээд бол болох л ах л да. Тэгээд бас миллениал гэж яг хэдээс хэдэн он гэлээ. 81-ээс 96. 81-ээс 96 гэхээр бас гайгүй юм. Гэтэ бас одоо бас нэг гэтэ моошо энэ төр бол биш. Арай бас гайгүй залуу руугаа орч. Яг ингээд дээшээ ингээд тэр одоо тэр 81-ийн соёлын талаар юм уу? Жохон бүдүүлэг тиймэрхүү юм байж магадгүй. Харин тийм арай өөрийнхөө орооч гэх юм уу? Хитрхи бүр ингээд миний үед ингээд байсан ингээд шиг. Яранда бла 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 ту 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 ту. Юу цаасдаг байна? Ту 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 гэсэрэг даасдаг. Тийм байгаа. За хаяр нь л тэжлээс тоглохгүй та. Угаасаа сакс хипхоп ярьсан цаашгүй. Манай оих угаас тэрэндээ үнч байдаг. Хипхоп гэснээс одоо та Монголоос ямар артист сонсож байна? Одоо харин би ч одоо сүүлийн 2 3 4 жил дандаа юм залуучуудын нэг баг болчихсон. Ер нь тэгэл тамир мамир гэл дандаа эдрийн үеийнхний сонсдог юм уу тийм сонсдог. Гинжин гэдэг. Энд чинь бол менежерээс I stop юунаас дижиталсаа гардаг бол байсан. Үнэхээр нэрээ. Гэхдээ I stop яасан байгаа шүү дээ. Би ч яг одоо яг I stop-тойгоо яг шудраг үлдсэн манай Том байгаа. Тэгээ Том бол I stop-ийн жиг бас TR I stop хоёрын фэн шүү дээ. TR оператортэй. I stop шүү дээ. Нөө нэг зохиолын дуунууд үсттэй. Агаа Том I stop байхгүй. I stop-ийн тоглолт моголтыг 00976 тоглолт моголтнаас амар шүү дээ. За. Манай подкастын гол зорилго нь одоо яг энэ л ахгүй юу? Нэг амар үе хоорондын ялгаа гээл өөрсөндөө чухал нэр өгөөл те. Тэрэндээ өөрсдийгөө барих гал байхаас илүүтэй аль талдаа нэгнээ ойлголцож хүндлээд аль үеэсээ одоо чи доод үе би чамаас суралцахгүй гэхээсээ илүүтэй доод үеэсээ бас суралцах юмнууд айгүй гарч ирдэг. Одоо тэгвэл Gen Z ч гэсэн айгүй хоцрогдмол болоод Gen Alpha гэдэг амар үе гарч ирж байна. Амар юм хүний төлөө гэсэн үе байна л та. Хүнийг тухгүй байлгачихгүй гэж санаа зовсондоо өөрийнхөө хүснийг хийж чаддгүй ч юм уу те. Иймэрхүү хандлагатай нэг иймэрхүү хүмүүс гарч ирж байгаа юм лээ. Яг наадэр чи яг одоо би сайн ингэж чамаг ярьсан чинь яг одоо би сайн ингэж нэлээ одоо ажил хийгээг офис ажил корпорэт соёл моёлроо юус ороогүй байжгаад тэгээ би сайн ажилд орсон. Тэгээд би ажилд ороод нэг 4-5 сар орчим болж байгаа. Тэгсэн чи одоо би яг одоо манай ажлын дүү гэдэг 90 оны манай яг нэг газар суудаг. Тэгээд тэр дүү маань одоо чинь миний яг багш болчихж байгаа. Бүх юм ингээд чиглүүлдэг, ингэдэг юм байдаг, ингэдэг энэ ч ингэж ийм харьцаатай байх хэвээр, иймэрхүү өнцгөр ярих хэвээр, ингэдэг бүх юм ингээд заагаад ингээд явдаг. Тэгээд тэгэнгუთ би тухайн үедээ бас
За би бендригээс юу сурах юм л гэж ажил хийхээс өмнө боддог л байлаа. Тэгээд яг нүүр тулаад ирэнгуут ч угаасаа л за доотлын үеэс сурах хэрэгтэй юм байна. Би бас ингээд хүлээлгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог юм л. Тэгээд ер нь бол бас нэг наа чин адилхан яг утхан хүн Нэг л хүн. тийм. Тийм. Тийм учраас тэгээд нэгнээсээ суралцах одоо тэрнээс одоо жинзич гэдэг юм уу одоо мэдгүй тэрнээсээ нэг санаа зовх ч юм уу. Тэр би энэ чинээс юм сурна гэдэг нь юу юм гэж бодох ч юм бол одоо аль дээр өнгөрцөн л асуудал юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд надад ч юм бол яг санал хэлж байна. Ер нь бол тэгээд нэг үе хоорондын ялгаа гэдэг тийм чухал асуудал биш шүү. Зүгээр л нас шүү те. 20 та хүүхэд тэнэг байгаад 30 та байгаа дээр яриад тэгэл хамт нэг нийгэмд л амьдраа явж байна да. тий нэг юм Би бинээсээ суралцаад нэг нэгнийгээ хүндлээд тэгээд Хүрээллийнхаа калчраас их болдгол юм байна гэж би бодсон яг. Тийм ер нь бас тийм бах тий. Одоо эргэн тойронд нь ямар хүмүүс байна гэдэг. Тэд нар яг юу тарж ийн яг тэрийг ингээл адилхан уралцдаг. Тэгэл яг адилхан хандлагатай болдог. хүрээллээ зөв сонгороо. тий салбараа зөв сонгоорой. Зөв. Муухай салбар руу битгий ороорой. За энэхүү Two Sides Talk podcast-ийн маань энэ дугаар энэ бүрээд өндөрлөж байна. Маа урилгыг хүлээж авч бит хоёртой маш гоё яриа өрнөсөн. Хоёр Зочиндоо маш их баярлалаа. За Ажлын спорт гэр бүл ажил амьдралд нь бүгдэнд нь айдас жаргал сайхан бүхнийг хүсээрэй. баярлалаа. За тэгээд манай энэхүү дугаартай хамтарч ажилласан Godivia байлаа. Godivia-гийн хамт олонд баярлалаа. Өнөөдрийн локейшн болохоор Тулгаалын дэрэгдэх Уулз бар 2 салбар дээр нэрж бичлэгтэй хийлээ. Маш гоё үйлчлэгээ үзүүлэлтэд баярлалаа.